Эфес номын 6 дугаар бүлгийн бүр тодруулж хэлэх юм бол 6-гийн 10-аас 19 хүртэл за 20 хүртэл энэ хэсгийг би өнөөдөр ямар ч байсан ярьж байхдаа одоо би л ярина л да. Тэгээд яагаад гэхээр нөгөө подкаст дээр ч цаг багтаагүй энийг орхисон. Ерөөсөө энэ ингээд яг орхигдоод байгаа байхгүй юу? Гэтэл ерөөсөө орхигдож болохгүй айгүй чухал юм байгаад байдаг. Бүр амин чухал зүйл байгаад байдаг. Тийм учраас өнөө орой энийг ямар ч байсан ярий гэж бодлоо. Тэгээд бичлэгээ тавьчих юм чинь бичлэгээрээ дамжуулаад хүмүүс бас яг дахин давтаа сонсоод байх боломжтой. Тэгээ яг энэ болохоор бурхны нөгөө хоёрыг дуулахын тухай ярьсан байгаа. Тэгээд цөмөр эхлэе. За энд ингэж хэлж байгаа Эфес номын 6-гийн 10-аас Монгол Библийг харах юм бол эцэст нь эзэн дотор ба Христ дотор ба түүний чадлын агуу хүч дотор бэхжих дүн. Та нар диаволын залмихны эсрэг бат зогсох чадвартай байхын тулд бурхны бүрэн хоёрыг дуулахыг өмс. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш. Харин захирагчид эрх мэдэл энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд тэнгэр дэх бузар мөгийн сүнслэг хүчний эсрэг билээ. Тиймээс бүхний хийсний дараа бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд бурхны бүрэн зэвсгийг ав. Тэгээд бат зогсоо. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үннийг бүсэлж зөвхт байдлын хоёрыг өмсөөд амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр муу нэгний галцсамыг унтрааж чадах итгэлийн бамбай, авралын дуулгыг болон сүнсний сэлэн буюу бурхны үгийг ав. Сүнс дотор цаг үргэлж альва залбирлаа гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдох гуйлтаараа сэргэг бай. Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр миний ам ангаахад үг өгөгдөхийн тулд миний төлөө залбир. Үүнийг хэрхэн зоригтойгоор ярих ёстой тэгж ярихын тулд би сайн мэдээний төлөө элчин сайд боллоо гэж. Тэгээ өнөө орой болохоор ерөөсө бидний үндсэн байршил. Ингээ бидний хэн болох? Христ дотор хэн болох? Бидний үндсэн байршил. Христтэй хамт бас Христ дотор. Тэгээд бидний тэмцэл яг юу юм? Тэгээ би энийг яагаад ярих хэрэгтэй юм байна гэж ингэж бүр тэмцэлтэй байгаа вэ гэхээр зэрэг бид нар нөгөө хинтээ тэмцээд байгаагаа мэдэхгүй байгаа учраас хүмүүстэй л муудалцаад яваад байдаг. Тэгээ энэ чинь Паул бол айгүй тодорхой хэлсэн. Бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш ээ. Өөрөөр хэлбэл хүний эсрэг бас биш. Бас миний өөрийнхөө ч эсрэг биш. Бид нар хүмүүстэй дайтаад байна. Гэхдээ бидний тэмцэл бол энэ биш. Бидний тэмцэл гээд дөрвөн маш том хүчин зүйлийг хэлсэн . Маш том хүчинг гэж хэлье. Хүчин зүйл биш, хүчинг. Тэгээ энэ нь юу вэ гэхээр зэрэг захирагчид, эрх мэдлтнүүд, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчин. Тэгээ ийм дөрвөн хүчний эсрэг бид нар тэмцдгиймаа гэж хэлж өгсөн. Хүнтэй биш. Маш тодорхой хэлсэн шүү дээ. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш. Англи библиэлд юу гэсэн мэн харъя л да. 10 дугаар эшлэлээр ингэж хэлсэн байна. За энэ бүхнийг дүгнээд хэлэхэд бурхан бол хүчрхэг бөгөөд та нарыг хүчрхэг байгаасаа гэж хүсдэг. Тэм учраас бурханаас та нарт зориулсан бүхнийг сайтар хамгийн сайн материалаар бэлдсэн бүх зэвсгүүдийг нь өмсөө. За тэгээд цааш нь зам дээр чинь диаволын та нар руу шидэж байгаа бүхнийг эсэргүүцээд зогсоогоороо үлдэж чадсан байхын тулд та нар хувцсал гэж байгаа юм. За энэ тэгээд айгүй чухал юм бас англи библиэр хэлсэн байна л да. Энэ бол ерөөсөө биеийн тамирын тэмцээн мэт ийм зүйл ерөөсөө биш ээ. Хэдхэн цаг үргэлжлээд дуустдаг тэмцэл ерөөсөө биш. Хараа тэгээ ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Бидний энэ тэмцэл бол үхэл ба амьдралыг шийддэг. Диавол ба түүний бүх тэнгэр элч нарын эсрэг тулаан юм аа. Тийм учраас бэлтгэлтэй бай. Чи өөрийнхөө үүнийг ялж дийлж чадахгүй.
Чи тийм л хүчний эсрэг зогсож байна. Тийм учраас чамд тусламж болгож өгж байгаа бүгдийг нь ав. Бурхны бүтээсэн бүх зэвсгийг нь өмс. Тэгээд тулаан дуусахад чи зогсоогоороо байх болно. Унахгүй гэж штэ. Ингэж хэлсэн байгаа юм. Тийм учраас төмөрөө өнөөдөр би энэ тухай бүр яг яах ёстой гэж бодоод байгаа юм. Би өөрөө ч гэсэн энэ тухай маш их бодож байна. Яагаад гэвэл бид нар ингээд хүнтэй тэмцэлтэй дэдэг, өөртөөгөө тэмцэлтэй дэдэг, хүмүүстэй тэмцэлтэй тэрч болохгүй, нэгж болохгүй. Тэгэл тэрнээсээ үүдэл амтан хүн засгаал залруулах гал ингээл би бол жишээлбэл маш их он жилүүдийг тэгж өнгөрөөсөн байх жишээтэй. Хүмүүстэй л байлдаад байсан. Гэтэл Паул энд бүр амар тодорхой хэлсгүй. Бидний тэмцэл ерөөс хүмүүсийн эсрэг биш. Бидний тэмцэл бол диавол ба түүний бүх тэнгэр элч нарын эсрэг тэмцэл байгаамаа. Тэгэхээр энэ тэмцэл чи өөрийнхөө хүчээр ордог юм биш ээ. Тийм л учраас Бурхан чамд хоёуг дуулгыг бэлдсэн байгаа. Чамд зориулж зэвсэг бэлдсэн байгаа. Чи тэрийг ингэж өмсөж зогсох ёстой. Тэгээд өмсөж зогсоод ялж гарсныхаа дараа чи ингээл бүр амар арай гэж мөлхөөд арай гэж нэг юм амьтай голтой нэг юм амьд үлдэн гээгүй. Чи харин өстой чанга дуугаар хашгираад босоогоороо зогсож чаднаа үлднэ тэр тулааны дараа гэж байгаа байхгүй юу. Тэгээ өнөөдөр бид нар эдгээр зүйлсүүдийг илүү гүн гүнзгий цөмөр харъя. За би юунаас эхэлмээр байна вэ гэхээр зэрэг зэвсэг гэхээсээ илүүгээр эхлээд би нөгөө тэр диавол ба түүний бүх тэнгэр элч нарын эсрэг гэсэн энэ үгнээс нь эхэлмээр байгаад байна. Ялангуяа энэ дөрвөн хүчин байгаад байгаа шүү. Энэ дөрвөн хүчний талаар цөмөр харъя. Дөрвөн хүчин. Би ер нь ингэж нэг тийм амар диавол нь яг энэ гэж би үзэж байгаагүй лээ. Гэхдээ энэ бол яалтч байхгүй бид нар мэддэг л байх ёстой зүйл. Бид нар Бурхныг таньж мэддэг шигэ бид нар харанхуй ажил яаж явагддгийг болоо гэдгийг мэдээ таньчих юм бол бид нар юу хийхээ мэдэх бишээ. Бид нар яагаад ингэж амар зэвсэглэх ёстой юм бэ гэдгийг мэдэх байхгүй юу. За. Эфес номын 6-гийн 12-оос эхэлж байгаа юм. Сатаны хаанчлал. За энийг бид нар диаволч гэж хэлдэг. Сатан ч яг өөрийнх нь оноос нь нэр байгаад байгаа байхгүй юу. Би зүгээр нэг теологийн юуг үзчихсэн, сонсчихсэн, хичээл үзчихсэн тэнцээ. Сатан бол яг оноос нь нэр, диавол бол яг өөрийнх нь хийдэг ажлыг харуулсан гинэ. Диавол гэдэг. За тэр ч яах вэ? За энд дөрвөн төрөл диаволын сатаны хаанчлал өөрөө юм дөрвөн үе шаттай байдаг гэж байна. Тэр чинь зохион байгуулалттай шүү дээ. Яг тэр чинь хаанчлал учраас эренб дараатай зохион байгуулалттай. Тэгэхээр бид нарыг ингээд ялах гээд биднийг мэхэлдэг ийм түүний хийгээд идэг ажил нь ямар ажил гэдгийг ямар зохион байгуулалттайгаар тэд нар ажилтдаг юм бэ гэдэг цөмөр энэ Эфес номон дээр хэлсний дагуу харах гээд байна. За өндөр хэмжээний дээд зэрэглэлийн бүтэцтэй байлдаанд бэлтгэгдсэн айран байдаг гинэ. Сатаны айран. Өндөр хэмжээний дээд зэргийн бүтэцтэй байлдаанд бэлтгэгдсэн. Энэ айгүй сонирхолтой юм байлээ. Паул энд ингэж хэлсэн байгаа л да бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш гэдэг. Гэтэ тэмцэл гэдэг үг нь болохоор манай бүх барилддаг штэ. Бүх барилдах гэж ярьдаг тэр үйл үгийг ашигласан байлээ. Бүх барилдах. Өөрөөр хэлбэл бид нар диаволтой холын зайнаас үздэггүй байх нь л туйлын ойрын зайд яг хоёр бүх барилдаж байгаа юм шиг тийм өдөр тутмынхаа амьдралд тэгж тулдаг харанхуй ажилтай. Тийм учраас бид нар энийг ингэж хөнгөн хуумгаа үзэж болохгүй гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэд энэ тэмцэл нь ямар вэ гэхээр би эсвэл амьд үлдэнэ, эсвэл би үхнэ.
нөгөө хэлсэн штэ диавол бол аалж устгаж сөнөөхөөр ирсэн. Диаволд ямар ч дүрм гэж байхгүй, ямар ч өршөөл гэж байхгүй, ямар ч одоо тийм хилэлцээр гэж байхгүй. Диавол биднийг алах зорилготой, хулгайлах зорилготой, бүр мөсөн сүрүүлэх зорилготой. Яг л өөрийнх нь хувь тавилан тийм байхгүй юу. Тэгэхээр түүний айрам нь болохоор дээд хэмжээний өндөр хэмжээний дээд зэрэглэлийн бүтэцтэй байлдааны айрам гинэ. Тийм учраас бид нар хартан тулаанд орж байгаа юм шиг л одоо энэ сүнсний тулаанд ордог. Гэхдээ бид нар энийг болохоор хүмүүстэй бие тэмцээд байна, хүмүүстэй муудалцаад байна, хүмүүс л болохгүй байна гэж хараад идэг гэж яг үүндээ бол цаана нь харанхуй хүчин ажиллаж идэг байна. За нэгдүгээр одоо энэ Эфес номон дээр дурдсан хүчин юу вэ гэхээр захирагчд гэж хэлсэн маа. Захирагчд. Энэ захирагчд гэдэг маань болохоор зэрэг нөгөө англи библиэлд principalities гэж байгаа шүү дээ. Англи библиэлд тэгж нэрсэн маа. Тэгээ захирагчд гэдэг нь одоо яг тэгэхээр энэ чинь зохион байгуулалттай явдаг гэдгсэн тий. Захирагчд гэдэг нь болохоор энэ одоо сатаны хаанчлалыг айрам гэж үзэх юм бол хамгийн дээд түвшний генералууд нь одоо энэ захирагчд гэдэг энэ ангиллалд ордог гинэ. Энэ айгүй олон жилийн өмнө Джонатан Дэвид биднэрт яг энэ Эфес номын 6 дугаар бүлгээс одоо Малазид очиход яг энийг зааж өгч байсан. Тэгээ бид нар бас тэр үед бас ямар аймаар юм бэ гэж тэгсгээл бодоод өнгөрцөн. Гэтэ өнөөдөр бол бид нар дайсныхаа бүтцийг харж байгаа болохоос ш энэ ерөөсөө бид нар айхын тулд яригдаагүй зүйл байгаад байгаа шүү. Яагаад айх хэрэггүй вэ гэдгийг одоо цөмөр харна тэртэй зэрэг. Тэгэхээр захирагчд гэдэг бол айрмынхан генералууд гэсэн үг. Хамгийн өндөр албан тушаалтнууд. Тэд нар ямар ажил хийдэм бэ гэсэн чинь ингэж газар нутгийг томоор нь твээр нь ч юм уу бүр одоо тий үндэснээр нь эсвэл одоо Аз твээр нь ч юм уу ингэж газар зүйн байршлын хувьд маш томоор ажилдаг энэ генералууд. Одоо аргагүй генералууд юм чи арай өөр нь штэ. Тэгээ тэдний хувьд ийм том томоор нь ингэж одоо газар зүйн геополитикийн хувьд бодлогын чанартай ийм ажлуудыг энэ генералууд хийдэг. Тэгээ тэд нар тухайн бүс нутагт ямар засаглал байлгах юм. Тэгээ тэр соёл иргэншлийг үндэстнүүдийг бүхэлд нь одоо захирч галтаас ажилдаг. Өшигний цаанаас өдөрдөж байдаг. Монгол үндэстэн гэхдээ одоо Монгол үндэстний геополитик гэж одоо тий Хятадууд, Оросуудын дунд тавчуулаастай байгаа гэхээр чинь Хятад, Орос, Монгол гэдэг одоо ингээ бүр бүс нутгаар нь хомроглоод тэгээд одоо засгийн газруудынх нь үйл ажиллагаанд нөлөөлж үндэстнүүдийг захирах, яавал үндэстнүүдийг захиргаандаа байлгах вэ гэж далд явуулгаараа ил байгаа удирдагчдыг одоо ашиглаж ажилдаг байна шүү дээ. Энэ генералууд болохоор зэрэг. Тэгээ энийг болохоор захирагчд гэдэг юм байна. Хоёр дахь нь болохоор хүчнүүд гэж байгаа. Энэ Монгол библиэр болохоор эрх мэдлүүд гэсэн байна. Англиар бол powers гэж байгаа шүү дээ. Хүчнүүд одоо юу ингэдэг шүү дээ. Усан флотын хүчин, агаарын хүчин, хуурай замын хүчин гэл одоо айрмын хиллэг байдаг шүү дээ. Тэгээ библиэлд ер нь аюух тийм айрмын хиллэг их ашигладаг юм байлээ. Тэгэхээр энэ хүчнүүд гэдэг маань яг ямар хүчнүүд байдаг вэ гэхээр нөгөө генералуудын тушаалыг гүйцэлдүүлдэг дунд түвшний дундын зохицуулагч ёрын муу офицерууд гэж одоо хэлж байна л да. Тэд нар болохоор нөгөө том генералуудын тушаалыг гүйцэлдүүлэх одоо гүйцэтгэх шатны албан тушаалтангууд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр дунд нь зохицуулалтуудыг ингэж дунд нь хийж өгч идэг. Тэгээ энэ үйл үзэгдэх хүчин болохоор хүний эрх мэдлийн системийг онилж ажилдаг гинэ. Генералууд нэг ажил хийдэг байна шүү дээ. Бүс нутгаар нь яавал Орос, Монгол, Хятад гурыг одоо яавал одоо тий геополитикийн үйлчлэх байдаг одоо цаанаас нь одоо харж идэг. Үгүй цаанаас нь ингэж нөлөөлж ажиллаж идэг. Тэдний гаргаж ирж байгаа тусгаалыг болохоор энэ хүчнүүд гэдг нь хийдэг. Тэгээ энэ нь болохоор зэрэг гүйцэтгэх офицерууд тэгээд дундын зохицуулагч нар байдаг. Тэгээ эдгээр яадаг гэхээр хүний эрх мэдлийн системийг онилж ажилдаг буюу тэд нар засгийн газрууд
руу яаж орох вэ? Төв засаглалын руу яаж орох вэ? Шүүхийнх нь бүтэц рүү яаж орох вэ? Үндэсний бодлогыг яаж нөлөөндөө авах вэ гэж байнга үүд хаалгыг эрэлхийлж байдаг. Одоо манай Монголд ч юм болохоор шүүх засаглал аюул асуудалтай шүү дээ. Тэгэхээр тийшээ аль хэзээнд одоо энэ генералуудынхаа тушаалаар эдгээр орцсон одоо тий ажиллаж идэг байх нь шүү. Тэгэхээр хаалга хайж идэг байх нь шүү. Тэгээ тент хэрэг хээл хахуул эсвэл одоо ёс суртахууны ялцрал ч юм уу эсвэл одоо юу гэдгийг ёрын одоо муу ёрын сүнсний өөрийнх нь хийдэг ажлуудад автахуйц хүмүүс ажиллаж ивэл тийшээ нэвтэрж ороход амархан байдаг. Тэгэхээр би дахиад хэлэхэд эдгээр болохоор хүний эрх мэдлийн системийг онилдог. Өөрөөр хэлбэл засгийн газрын бодлогууд, парламентын бодлого, ерөнхий сайдын бодлогууд, за тэгэнгүүтээ одоо засгийн газрын хэрэг эрхлэх газар ч байдаг юм уу, яамд те яам тамгын газар, тэгэнгүүтээ шүүх засаглал. Тэгээд үндэсний хэмжээнд бодлого боловсруулж байдаг бүхэнд яаж энэ ёрын юм оруулах вэ гэж хаалга үүд байнга эрэлхийлж байдаг. Тэгээд тийшээ орлоолол генералуудынхаа төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлнэ гэсэн. За гуравт нь болохоор зэрэг энэ үеийн харанхуйн захирагчид гэж байгаа. Энэ үеийн харанхуйн захирагчид. За энэ үеийн харанхуйн захирагчид гэдэг чинь бас нэг одоо тэгэхээр харж байна хамгийн дээд талдаа дараалал нь биш ирэмбэн те генералууд байж гэн тэгэнгүүтээ хүчнүүд байж гэн тэгэнгүүтээ энэ үеийн харанхуйн захирагчд гэж байна. Энэ үеийн гэдэг чинь одоо бидний амьдарч байгаа энэ үеийн ёрын муугийн харанхуйн ертөнцийн харанхуйн хаанчлалын захирагчд гэж бас дахиад нэг ирэмб гарч ирж байгаа байхгүй юу? Эдгээр бүгдээрээ хоорондоо холбоотой ажилладаг. Та нар хэрэг малаа завжсэн бол Джонатан Дэвидийн тухай маш сайн ярьдаг байсан шүү. Тэгээд нөгөө чамайг таньдаг сүнс гэл ингээд аюух ярьдаг гэсэн санаж байна уу? За тэгэхээр энэ 3 дахь шатлалын захирагчид энэ үеийн харанхуйн ёрын муугийн захирагчид юу хийдэг вэ гэхээр тэднэрт айгүй зөвөн гинэ. Тэд нар болохоор ингэж дараалан ажиллаж идэг гинэ. Одоо ийм одоо та нар хэрэг санаж ивэл одоо манайд жишээлбэл нэг хэдэн жилийн өмнө одоо барилгын ослууд ингээд өдөр болгон дараалал гараад байсан. Санаж байна уу та нар? Бүр амар сонио. Нэг өдөр хүний дээрээс төвбө зохиод унчлаа гэх бүр өдөр болгон. Яг ингээд дараалал яваад байсан. За тэгэл байжсэн нэг үе болохоор зэрэг ингээд дараалал галт төмөр гараал. Нэг үе болохоор зэрэг дараалал одоо яагийн халтур төвчин гараад ч юм уу тий. Эдгээр болохоор ингээд бүр ийм дараалсан сэхээсэвгүй балбсан ийм ажиллагаануудыг хийх үүрэг оройтой байдаг гинэ. Тэгээд тэд нар зорилго нь юу вэ гэхээр нийгмийг бүхэлд нь олзлох, дарамтанд оруулах. Тэгээд тэр дарамтаараа дамжуулаад захирах ажиллагаа хийдэг. Одоо өнөөдөр биш үү? Одоо би та нарт ингээд сануулаад ирээ. Та нарын зарим ч мэдэх байх, зарим ч мэдэхгүй байх. 2000-ад оны ихээр Бачарал дээрх Солонгосоос ирсний дөнгөж дараахан нэг санхүүгийн байгууллага гарч ирсэн. Юу гэдэг нэртэй вэ? Яг гэнэ хадгаламж зээлийн хоршоо. Хадгаламж зээлийн хоршоо яаж ажилласан бэ гэхээр зэрэг та надад мөнгө хадгалуулвал би танд өдрөөр хүүгийн нөсгөөд өгье гэсэн. Тэгээд тэгч 2000-ад оны эхэн үе гэдэг чинь Солонгос руу хүмүүс явдаг байсан. Эхний явцсан хүмүүс байраа худалдаад авсан маш их хэмжээний мөнгөтэй болцсон байсан үе байхгүй юу? Бачарал дээр хүртэл $10,000 барил ирж илаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн ээж аав нар одоо Монголд байгаа. Тэд нар нь бүгдээрээ нөгөө байр маяраа барьцаалаад ерөөсөө тийш хадгаламж зээлийн хоршоор мөнгө хийсэн. Тэгээд тэд нар алдсан. Хүмүүс амиа хорлж өгсөн, шоронд орсон нөгөө хадгаламж зээлийн хоршоо энэ хөдөлгөөнийг үүсгэсэн чинь шоронд орсон. Тэгээ байж ич санхүүгийн зохицуулах одоо хорооны дарганч гэлөө нэг залуу хутгуулуулаад өгсөн. Бүр амар юм ингээ бүр давлгаалаад болсон ш. Бүр цунами шиг болсон байхгүй.
Тэгжээснаа намжаад хүмүүс байртай болж эхэлсэн. Тэр үед өштэй хадгаламж зээлийн хоршоонд мөнгө өгжсэн хүмүүсийн буцаагаад мөнгө өгжсэн хүмүүсийн авж исэн хүүг би сонсоод бүр алмаарч исэн. Тэгээ би бүр хүүшээ одоо би боддог аахгүй хэрэв башрал дээр тэр үед байр байсан бол хэрэв би тэр эренгүүтээ байр авсансан бол би тэр лавтаа тэр байрыг зараад тийшээ хийх байсан. Ман шигтэй. Гэхдээ тэр нь даанч удаагүй. Тэгээ нөгөө хүмүүс чи бүр нөгөө зөвхөн одоо тий байраа зараас мөнгө хийгээл тэд нар ч яста аимшигын хүү авч байгаа байхгүй зөвхөн хүү авч байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр үедээ сарын 3 сая маячлуу тэгээс та гівгэнт нөгөө энгийн сургуульд явж исэн хүүхдүүдээ амар хувийн сургуульд өгөөл та өөртөө амар машин унаал та алсан штэ монголчууд. Тэгээ удахгүй нөгөөдх нь худал болох нь мэддэгдээ тэгээ бөө юм байна. За ингээд бүр амар давлгаа болоод тэрний дараа бөө юм болоод айгүй олон хүн сүмд ирсэн. Нөгөө одоо хамаг юм алдсан хүмүүс чинь аврал ирээд сүмд иржсэн намайг амьд өгтэйхтаас нэг эмэгтэй ирж л байсан. Тэгэнгүүтээ тэрний дараанаас монголчууд байр худалдаж авч эхэлсэн, байртай болж эхэлсэн. А тэгжсэн чинь одоо яасан бэ гэхээр бүгдээрээ өрөнд орсон. Бүгд ерөөсө ташраараа их багхгүй өрөнд орсон. Одоо тэгээд яаж энэ өрнөөсөө гарахаа мэдгүй одоо ингээд өөртөө юм чинь ингээд ядуу амьдарч гисэн. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ үеийн харанхуй захирагчид чинь ингэж нийгмээр нь юм дараалсан цохилтуудыг хийгээд дарамтанд оруулдаг. Тэгээд дарамталж айлгаад айдас хүйдэс дарамтаар дамжуулаад нийгмийг гартаа оруулдаг. Тэгээд захирдаг. Ийм ажлыг одоо хийдэг байх нь шүү дээ. Би яагаад энийг ярьж байгаа вэ зэрэг бид нар одоо эдгээр чинь бүгдээрээ харагддаггүй хүчнүүд. А эднэрийг ажиллаж байгаа гэдгийг бид нар яаж мэддэг вэ гэхээр хүнээр дамжиж мэддэг. Одоо бидэнтэй өдөр тутам харьцаж байгаа хүмүүс байгаа шүү дээ, тийм үү? Одоо хийнч вэ? Хорон дараагаас ахуулаад одоо тий банкны тээлэрч байна уу юу ч вэ. Тэгэхээр эдгээр чинь бүгдээр ингээ атгандаа оруулаад тэгээ өөрийнхөө далд нөлөөгөөр нийгмийг дарамтлах гэж ажилдаг байх нь. Гэтэл бид нар ч болохоор хорон дарагтайгаа байлтаалстаа нэрэ чи юм уустаа балиар шунстаа авгаа мавгаа яг үүндээ цаана нь хүчин ажиллаад байгаа байхгүй юу? Одоо энэ үеийн харанхуй захирагчид ажиллаад байгаа. Тэгээд тэд нар бэштэй нийгмийг захирах, дарамтлах ажилдаа ямар юуг бай болгодог вэ гэхээр би бүр энийг сонсоод бүр ухаалцсан заяа. Соёл урлагийн инфлюенсерүүдийг одоо бид нар ингээд ийм ч инфлюенсерийг даглаа. Инфлюенсер гэдэг чинь монголоор нөлөөлөгч гэсэн үг шүү дээ, тийм ээ. Бид нар подкастуудын сонсдог. Тэгэл одоо нөө соёл урлагийн инфлюенсерүүд манай зөндөө байна. Гадаадд явж Монголын урлагийг сурталчилдаг одоо яадаг ийдэг гэдэг ингээ бүгдээрээ байж байна. Тэгэхээр энэ бол эднэр бол тэдний бай байдаг гинэ. За тэнгууд Солонгосоос манай жүжигчид хурж ирдэг одоо ерөөсө бид нар энийг хизээч юм цаана харанхуй хүчин ажиллаж байгаа гэж харддаг байхгүй юу? За тэгэнгүүтээ тэд нар бас юуг онилдог вэ гэхээр медиа урсгалыг тэр чигт нь бацхыг хүсдэг. Медиаг одоо бидний өдөр тутмын үздэг Facebook, өдөр тутмын сошиал медиа, мэдээлэл одоо юу гэдгийг бүгдийг. Дээр нь хууль зүйн орчин бол тэдний бай байдаг. Одоо энэ үеийн харанхуй захирагчдын бай байх нь шүү дээ. Соёл урлагийн инфлюенсерүүд, нөлөөлөгчд, медиа, урсгал тэр чигээрээ хууль зүйн орчин. Тэгээд хууль шүүх систем. Яг энүүгээр дамжуулаад хүний өдөр тутмын амьдралд Бурхны эсрэг байнгын суртал ухуулгыг явуулж зорилго нь юу вэ гэхээр хүмүүсийг улам харанхууруу хөтлөхийн тулд ажилладаг. Одоо манайх өштэй дөнгөж сая энэ юу хийсэн? Даншиг наадам хийсэн. Хуучин ч одоо наадам гэдэг дангаар нь хийдэг байсан бол одоо заавал буддын шашинг оруулж ирдэг. Тэгээд овоо дахидаг. Гол ус нуур дахидаг. За үнэхээр тэгэхээр эн чинь юу хэлээд байна гэхээр наана гимгүү ёс заншил Монголын үндэсний ёс заншил гэж харуулдаг байгаа боловч яг үндэ бид нар л өдөр болгон Бурхны эсрэг суртал ухуулгыг хийж байдаг. Тэгснээрээ хүн яах вэ гэхээр улам харанхууруу одоо живж идэг. Тэгэхээр эдгээр бол
одоо 3 дахь давхаргада яг ийм ажлуудыг хийдэг байх нь шүү дээ. Яг би энийг ингэж бид нар таньж мэдэж авснараа илүү сүнсний ажлуудыг ялхан таних чадвартай болох байхгүй юу? Түүнээс ингээд бүхий сайхан юм ингээд бид нар чи ямар гоё юм бэ гэж ингээд зүгээр ингээд чихэнч тавьж өгөөл, нүдэнч тавьж өгөөл, зүрх сэтгэлэнч тавьж өгөөл ингээд яваад байх юм бол эн чинь айгүй аюултай байхгүй юу? Сая бид нарыг тэр нөгөө Монголын 1-р нэмэх 1 тэнцүү 28 гээд Христийн сүмүүдийг хэрхэн дагалдагч бэлтгэхэл сурах вэ гэд хилцүүлгийг сонсож хахад сүмийн 4 онцлог шинж гэж ярьж байсан. Тэрний 2-т нь сүм өөрийн гэсэн онцлогтой. Жишээлбэл Монголын сүм Монгол онцлогтой. Солонгосын сүм Солонгос онцлогтой. Америк сүм Америк онцлогтой гэж ярьсан гэж бодож байгаа. Тэгээ энийг бүр хүлээн зөвшөөрөх ёстой гэж байгаа байхгүй. Би бол тийм биш гэж итгэдэг. Бид нар тийм биш. Бид нар Монгол дээл өмсөд цөмөрөө ингээ Монгол хөгжмөөр магтаад үгүй бурхан энийг хүсээгүй. Бурхан сүнс ба үннээр намайг хүндлэн мөргөгчдгийг би төрүүлж байна л гэж хэлсэн. Түүнээс Монгол Солонгос гэж яриаг байхгүй. Амар амархан ингэж бид нарыг эргүүтүүлэх боломжтой. Тэгээд сүм рүү тэр нь бүр орж ирж шít одоо. За ингэж ажилдаг гэн. За дөрөвдөх нь ёрын муугийн сүнслэг хүчин. За энэ ястаа үнэхээр сонирхолтой байлээ манайхан. Ёрын муугийн сүнслэг хүчин гинэ. Бид нар өштэй эднэрийг биднээс дээр амьдардаг гэж бодох ёсгүй. Яг л Эфес номон дээр хэлэхдээ Христийг бүхнээс дээр авчиж тавихтаа биднийг бас түүнтэй хамт бүгдийн дээр авчиж тавьсан гэсэн. Тэгэхээр энэ бүгд чинь бүгд бидний хөлд ор байдгаа гэсэн үг. Одоо сүнслэг байршлийнхаа хувьд энийг бид нар бүр үргэлж дотроо бодох ёстой. Тэгэхгүй бол бид нар муу ёрын сүнснүүд миний дээр байгаа гэж бодоод байна. Ялангуяа энэ 4 дахь одоо хүчин одоо хамгийн энэ 4 дахь хүчин одоо айрмаар ярих юм бол жагсаалтын цэргүүд. Жагсаалтын цэргүүд. Тэгээд энэ 4 дахь хүчин хамгийн олуулаа байдаг гинэ. Хамгийн олуулаа. Тэгээд энэ бидний одоо энэ амьсгалдаг агаар мандал байна шүү дээ. Энэ агаар мандлын дээр бүр ингэж одоо битүү бөөс шиг ингэ бүр шавсан байдаг гэж теологчд үздэм байлээ. За тэгэнгүүтээ яагаад эднэр ингэж энэ жагсаалын цэргүүдийн ажил нь юу вэ гэхээр ерөөсөө хувь хүнлүүд айрах. Эднэр бол хамгийн доод түвшнийх. Хамгийн доор байрлсан. Тэгсэн үртээ амар итгэвтэй. Тийм үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд хүний мөн чанар, хүний ёс суртахуун, мэс чанар, бодол санааг завхруулах нь энэ жагсаалын цэргүүд шиг үе түмээрээ ажиллаж байгаа энэ ёрын сүнснүүдийн ажил байдаг. Тэгэхээр бид нар энэтэй бүр өдөр болгон одоо Түндэ Бакра пастрын хэлдгээр бидний орон гертч бас одоо орон герт байгаа бид нар одоо ингээд орон герт байгаа гэхээр зэрэг эмзэглэх хэрэггүй л дээ ер нь бол. Яагаад гэвэл нэг нь итгэдэг хүн байна, нөгөөх нь итгэдэггүй хүн байна. Бурхныг мэддэггүй хүн байна. Тэгэхээр тэр бурхныг мэддэггүй хүн чинь яг энэ нөлөөгөө одоо манай гэрлөө оруулж ирэхэд хаалга нь болох болцсохгүй байхгүй юу? Тийм л учраас бид нар заавал энэ зэмсгийг өмсөх ёстой болчиход байгаа юм. Тэгээд тэд нар би хэллээ шүү дээ. Хүний бүхэл дотоод мөн чанар, итгэл үнэмшил, ёс суртахуун, мэс чанар, цэвэр ариун юу байдгийг одоо үнлэмж, үнцэн хамгийн дээд тэр ариун байдлыг завхруулахыг хүсэж, завхруулах нь тэдний гол ажиллагаа байд юм байна. Өдөр бүр энийгээ бүр цуцалтгүй хийдэг. Тэгээ бүр өдөр бүр нүүр тулдаг бид нар энэнтэй. Өдөр бүр нүүр тулдаг. Бид нар хувь хүний сэтгэлгээний талбарт байлддаг. Тулалддаг. Хуурм мэхэлдэг, хуурамч бодлуудыг шивэндэг бид нар лөө. Тэгээд тэд нар хүний дотор эдгэрээгүй хэсэг байна уу? Шархалсан, гомдсон, хорсон, бурхны чөлөөлөлтийг хүлээж аваагүй, эдгэрхийг хүсэхгүй, эдгэрээгүй
тийм одоо юм байна уу гэж бидний дотроос хайж байдаг. Тэгээд хэрвээ тийм одоо зүрх сэтгэл нь амар шархалцсан одоо тийм амар болцсон тийм хүмүүсийг олохдоо тэд нар яадаг вэ гэхээр одоо томтуулдаг. Юугаар ч хамаагүй. Арх бол арх, тамхи бол тамхи, тэгэл амиа хорлох бодлууд ерөөсө шин шидийн ёрын балиар одоо сексийн гажуудал тийм ээ одоо энэ бэлгийн завхрал ингэж хүнийг ингэж одоо яг л нөө хүн өөрөө бурхны дүр төрхөөр бүтээгдсэн учраас диавол биднийг бурхны дүр төрхтэй илүү адилхан болохыг бүр хэрхэвч зөвшөөрөхгүй тэр бүр үзэн яддаг. Тийм учраас яг энэ тал дээр нь одоо бид нэр одоо энэ хүнтэй ингэж бүр тулж айд бүр ингэж одоо бүр барилддаг гэх юм уу яах юм. Тийм учраас бид нар яах ёстой вэ гэхээр айх биш харин зэвсэгтэй санаа тавих ёстой. Зэвсгэндээ санаа тавих ёстой. Одоо энд хэлсэн байгаа юм л да. 6 дээр эцэст нь эзэн дотор ба түүний чадлын агуу хүч дотор бэхжихтэн гэсэн байна. Тэгэхээр бидний энэ хувцас одоо бид нар энэ бурхны юу руу орно? Хоёрт дуулгаар. За зөвхт байдлын цээжвч, авралын дуулга, амар тайвны гутал энтергээ бид нар ярина. Тэгэхээр биднэрт автоматар толгойд маань ийм юм бодогдно. Бид нар өдөр хувцас өмсдөг, орой болохоор хувцас тайлдаг. Тэгээ бид нар унтдаг штэ. Бид нар ингээд өмссөн гутал хувцастайгаа унтдаггүй штэ. Бид нар бүгдийг тайлдаг. Оронд нь бид нар сайхан биеийн дэвтэйхэн унтлагын хувцас өмсөд орондоо ороо унтдаг. Өглөө босоо яах вэ? Автоматар бид нар хувцас өмсдөг. Харин энэ бурхны бидэнд бэлдэж бэлэглэж өмсгээд өгсөн энэ хувцас бол эзэж тайлагддаг. Бид нар үргэлж энтэйгээ байдаг байхаар загварчлагдсан. Бид нар энийг тайлахгүй, тайлдаг хувцас биш. Одоо бидний энэ өмсөж байгаа хувцас биш. Тэгэхээр Паул өөрөө яагаад энийг ингээд хувцастай зүрсэн? Яг өндөө бол хувцас биш шүү дээ. Тэр Паул ч өөрөө нөгөө шоронд байсан болохоор зэрэг нэг удаа ч биш. Хэдэн удаа шоронд орж исэн учраас өөрийг нь харгалздаг Ромын цэргийн хувцснуудыг харж агаад тэндээс энэ илчлэлтийг авсан гэж одоо теологчд үздэм байлээ. Тийм учраас Паулын илчлэлт нь тэр хувцсыг харж агаад ирсэн болохоос ш зүгээр бидний хувцсаа өмсөж тайлах тухай бодож агаад ярьсан юм огтосоо биш аахгүй. Тэгээ Паулын илчлэлт одоо энэ Эфес номын 6 дугаар бүлэг дээр бид нар дээр гарч ирсэн байгаа. Тийм учраас одоо бид нар өдөр бүр биднийг ийм өдөр бүр шүнж гисэн бид нар ийм хувцастайгаа байдаг гэж одоо бүр хумсартайгаар итгэж үнэмшиж явах хэрэгтэй. Тэгээ энд хэлсэн баа. Энэ хувцсыг өмсдөг ч хүн байна. Энэ хувцас дотор алхдаггүй хүн байна. Одоо хэдүүлээ энэ тухай яриад ирэхээр бид нар бодно. За би чи ер нь амар тайвны гутлгийн чим чинь надад байхгүй тууж аваа юм бэ штэ. Тэгээ энийг бурхан бүгдийг бидэнд өгсөн. Ганцхан бид нар хизээ энүүгээр өвч бүрэн хувцалдаг байх гэхээр одоо энэ түлхүүр нь энд байж нь л да. Эзэн дотор одоо энэ гарав дээр эцэст нь дүгнээд хэлэхэд эзэн дотор ба түүний хүч чадлын агуу байдал дотор бэхэж гисэн маа. Хоёр юм гарч ирж байгаа байхгүй юу? Эзэн дотор бид нар Христийг хүлээж авсан. Бид нар түүнд итгэсэн. За танд итгэж байна. Та миний гим нүглийн төлөө золиос олж өөрийгөө өгсөн байна. Та үхэгсдээс дахин амьлаад намайг зөвхт болгоод бурхантай эвлэрүүлээд бүр тэр байтугай бурхны хүүхэд болгоод надад ариун сүнсийг өгөөд одоо би тантай хамт бурхан эцгийнхээ баруун гар талд бүх эрх мэдлүүд бүх нэрээс хамаагүй өндөрт байгаа юм байна гэд би итгэсэн. Элдв юм ерөөсө бодоогүй би итгэсэн. Би ингэж итгэсэн учраас бурхан надад за одоо хувцас өмснө минийхөө. Одоо энэ хувцсыг өмсөн шүү. Өөрөөр хэлбэл би Христ дотор орчиж байгаа байхгүй юу? Тэгээ Христ дотор ороод бурхан биднийг бүр тэн дотор төгжихийг хүсдэг. Христийг таньж мэдэх, Христтэй хамт амьдрах амьдрал дотроо биднийг бүр улам гүн гүнзгий алхаасаа гэж тэр хүсдэг.
Харин бид нар хэр хүсдэг вэ гэдэг чинь асуудал. Бурхан хизээч биднийг хүчээр чи миний хүүгийн дотор байхгүй яагаад байгаа юм бэ чи одоо гэж биднийг хүчээр хүүгийнхаа дотор байлгахгүй шүү дээ. Тэгэхээр бидний бурханд өөрийгөө өгч байгаа энэ хэр их өгч байна. Төдий ч нэл би Христ дотор түгжигдэн гэсэн үг. Одоо нөгөө дээр үед чинь бид нарыг ээж аав чинь гэртэн цоошлоо авчдаг байсан шүү дээ. Тэгээ бид нар гэртээ цоочтой bijдэг байсан. Одоо бидний аюулгүй байдлын төлөөнөөс шүү. За юу энэ цоошлох түгжих гэдэг чинь эсрэг утгаараа биш. Аюулгүй байдлын төлөөс. Тэгэхээр аюул нөгөө Паул хэлсэн байдаг бидтэй. Тийм шүү дээ. Бидний аим Христтэй хамт бурхан дотор нууцлагдсан юм а гэж. Тэгэхээр бурхан биднийг бүр аюулгүй байлгах газар нь бол эзэн дотор байгаад байгаа байхгүй юу? Хэрвээ би эзэн дотор байгаад би түүнтэй хамт амьдраад түүнийг таньж мэдгээд алдаж онсон ч хамаагүй. Буруу зүрх болсон ч хамаагүй босоод дахиад түүнд бууж өгөөл, түүнд өөрийгөө өгөөл ингээл явдаг бол бидний алдаж онсон бурхан тоолоо сууж идэм биш. Зарим өдөр айгүй сайн байна. Бид нар чинь зарим өдөр өстой ёо мэдгүй бүр өөрийнхөө итгэдэг гэдэгт ч бүр өөрөө итгэхэ болтлоо. Бид нар чинь тагталдаг гэжтэй. Тэгтэл үгүй аава намайг уучлаач. Тэгтээ би танаас бол холдохгүй. Би өстой танаас холдохгүй шүүгээ. Өөрөөс нь зуурж яана гэдэг чинь бид нар Христ дотор түгжигдсэн байна гэсэн үг. Бид нар махан биеийн бодол санаа, махан биеийн ажил үйлсийн араас гүгээд л байх юм бол бид нар тэн дотор түгжигдэхгүй гэж утаагаад байна гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр Христ дотор байж энэ хувцас байнга өмсөгдөнө. Ойлгож байна уу? Энэ зүгээр ингээд автоматар би Есүс ямар гоё юм бэ? Ийм гоё зэвсэг өсөг байд юм биш. Би ерөөсөө Есүс Христэд итгэлээ гэд. Тэгэл ингээд автоматар өмсөгддөг биш. Бид нар одоо зөв айрмаар яриа л да. Одоо ингээд би цэрэг татагдаад очие. Тэгээ цэрэг татагдаад очиход надад мэдээж зэрэг одоо гоё хувцас өгөх нь ойлгомжтой гоё ингээд цэргийн хувцас өгнө штэ. Тэгтээ би тэр хувцсыг өмсчээл тэгээл хаарангасаа гарч яваад юу дуртайгаа хийгээл хувцаараа гайхуулаад ингээ яваад ээж болохгүй байхгүй. Тэгэх юм бол яах вэ гэхээр арим намайг баривчлаад буцааж авчраад бүх хувцаа хурааж аваад намайг сахилгадаг юм. Чичтэй ямар хайшин. Эн чин дүрмтэй, эн чин хуйлтай, эн чин айрам. Чи найрам дотор чи энэ анги нэгтгэл дотроо байх ёстой. Чи ингээ хувцас өмсчөөс ингээ гадуур тэнээд ээж болохгүй. Гинэцтэй. Тэгэхээр эзэн дотор амьдрна гэдэг чинь бидний хамаг аюулгүй байдал мөн байгаа байхгүй. Энд одоо Паул бичсэн штэ. Энэ тэмцэл бол чи өөрийнхөө хүч чадлаар зүгээр ингээл ялцдаг өдрийн зугаа биш ээ. Энэ зүгээр л нэг хэдхэн цаг үргэлжилдэг тэмцээн биш. Энэ чинь хинэн амьд үлдэхийн хинэн өгөх юм бэ гэдгийг үздэг. Чамайг алж устгаж сүйтгэхийн тулд юугаач хийхээс буцахгүй. Тийм л нэгэнтээ чи өдөр болгон толдог. Тийм л учраас бурхан энийг мэддэг учраас намайг өөрийнхөө хүүгийн дотор үргэлж байгаасаа гэж хүсдэг. Тэгээ дараад нь энд гарч байгаа. Эзэн дотор ба түүний хүч чадлын агуу байдал дотор бэхжигдэн. Түүний хүч чадлын агуу байдал гэдэг бол түүний мутар. Бурхан одоо Библи тэр чигтээ хэлдэг түүний мутрын ажиллагаа. Эзэн минь та мутраа харуулаач. Би та нарыг авардаг баруун мутраараа аврах болно. Тэгэхээр энэ мутар гэдэг чинь өөрөө Бурханы хүч чадлыг илэрхийлдэг байхгүй юу? Тэгэхээр бид нар Христийг хичнээн таних тусмаа, Бурханы хүч чадлыг улам мэдэх тусмаа биднэрт энэ дайсны хідүүлээ байх, хаана орших, яаж над руу дайрах марих бүр ач холбогдлоо улам гээгээл. Харин бид нар улам л түүний хүч чадал дотор бэхжиж, улам л Христ дотор амьдрахыг л эрмэлзэж эхэлнэ. Тэгээд биднэрт тэр хувцас үргэлж одоо өмсөстэй байна. Энийг би өөрөө ингэж очиж өмсөхгүй. Тэгээ нэг сонирхолтой юм байгаа. Юу вэ гэхээр зэрэг нөгөө одоо айрамд жишээлбэл цэрэг залуу хүүгүүд цэрэг татагдаад очихороо тэд нэр бүгдээрэнд нэг арзмарын хувцас өгдөг байх. Би бол тэгж бодоод байгаа ш. Би өөрөө айрамд очиагүй. Гэхдээ за чи хідэн арзмаар өмсдөг. За чи гутал хідийг өмсдөг. За чи толгой малгай яг хідэн арзмаар өмсдөг. Тэр хүнд тааруулж хувцас өгдөг байгаа ш. Айрам болвол ер нь тийм байх ёстой. Яг одоо манай айрам яадгийг би сайн мэдэхгүй. Ямар ч тач өмссөн хувцас хүндээ таардаг байх ёстой. Давид нөгөө Галиатыг алах гээд явж хахад нөгөө
Саул хэлдэг ш. Чи миний хоёуг дуулгыг өмсөө. Тэгээ Давид бол өмсөж үтсэн. Тэр чинь бас сүрлэг штэ. Хааны хоёуг дуулгыг одоо бид нар бол яаж байгаа бол тийм ээ. Тослоготой штэ. Саул хаанч бас хүү яана би хааны хувцсыг өмссөн чи лавтаа яа дийлнэ гэж өмсөх гээл бас дайрхал баг та. Давид өмсөж үтсэн хөө. Даанч тэр хөдөлж чадахгүй байсан. Яа тэгвэл өөрийнх нь биеинд таарахгүй байсан. Тийм учраас за боли миний биеинд таарахгүй юм байна гэд тайлж хаяад өөрийнхөө зэвсгийг аваад Галиатын өдөөс гүйсэн маа. Тэгээ би юу гэж хэлэх гээд байна гэхээр за одоо цөмөрөө юу хоёр дуулга руугаа оръё. Тэгээ дараад нь би яг энэ юуны тухай ярина. Хүн болгонд тааруулж өгсөн юуны хувцсны альбомын тухай би ярина. За цөмөрөө хамгийн эхлээд хувцс руугаа оръё. Бурхны хувцас гэж яриад байх юм. Бурхны хоёуг дуулга. За. Бурхны бүрэн хоёуг дуулгыг өмсөө гэж байна. 14. Тэгээд бат зогс. Тэгээ энэ тэгээд бат зогс гэдгийг олвол одоо орчуулгын үед оновчтой биш гэж үздэг юм байлаа. Яа гэвэл бат зогссон байхын тулд эхлээд хувцас өмссөн байх хэрэгтэй. Энэ заавал төрүүлж яригдсан байх хэрэгтэй гэж үздэг юм байлаа. За хэлж байна. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үннийг бүсэл гэсэн. Үнний бүсийг бүсэл. Тэгээ үнний бүс ер нь бүс гэдэг чинь өөрөө одоо энэ чинь бид нар нөгөө орчин үеийн хүний хувцсыг яриаггүй шүү дээ. Одоо нөгөө Ромын цэргийн хувцсыг хараад Паулийн авсан илчлэлтийн дагуу одоо энийг бид нар ойлгох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр Ромын цэрэг чинь өөрөө 77 паунд гэсэн баха. Одоо тэр нь яг хэмжээсээр хэдэн килограммын сайн мэдэхгүй. 77 100-ны 70 хэдтэй. Тийм паундын жинтэй тийм дуулга өмсдөг байсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд өмссөн дуулга одоо энэ цээж хамгаалж байгаа цээж өвч за тэгэл одоо энэ таацсан хэсгийг хамгаалж байгаа за тэгэл ингээл гутал өвдгөв чинь тэгэл бүх зүйлүүд нь ингээд яг энэ бүсээрээ ингэж нэгтгэгдэж баригддаг байсан байна. Одоо нөгөө эрэгтэй хүн чинь бүс бүсэлдэг шүү дээ. Хэрэг бүсээ тайлчвал өмдөн шавтрах гэдэг. Өмдөн шавтарчих юм бол тэр чи одоо аюултай юм болно шүү дээ. Тэгэхээр Ромын цэрэг бол зүгээр өмдөн шавтардаг биш байх нь шүү дээ. Цээжвчийг нь энэ одоо өвдөг хүртэл унжиж байгаа төмөр одоо юм одоо гадуур хувцас шиг нэг тийм төмөр байхгүй юу? Тэрийг нь тэр байтугай өмссөн сандаал нь ингэж үдэгдэж дээшгээ ширэн үдээстэй үдэгдэж дээшгээ явсаар хагаад тэр бүстэй ингэж холбогддог байсан. Тэгснээрээ яах вэ гэхээр унахгүй цээжвч одоо энэ бүслэхийг хамгаалсан хэсэг тэгээд тэр өмссөн гутлын тэр мултарч унахгүй одоо ингээ байлтахаар чинь хүн хөдлөө шүү дээ айгүй итгэвтэй хөдөлтгөл байлгуудэ бодвол тэдгээрийг биенээс нь салахгүй тулд ийм бүс бүсэлдэг байсан. Тэгээ Паул тэр бүсийг харж байхдаа энэ бол үнэн гэдэг бүс юм байна гэж хэлсэн маа. Тэгээ энэ үнний бүсийг болохоор одоо Бурхны бичигдсэн үг гэж үздэг. Бурхны бичигдсэн үг. Бурхны бичигдсэн үг буюу одоо бидний өнөөдрийн Библи байхгүй да. Библи. Бид нар энэ Библийг яах гэж уншд юм бэ гэхээр зүгээр л нэг одоо сэтгэлийн тайвшрал авах гэж ч юм уу те эсвэл одоо ингээд нөгөө өдөрт хийдэг зүйлсийн маань жагсаалтанд байдаг учраас уншдгийг биш. Эн чинь бидний бүс байгаа даа байхгүй. Тэгээ хамгийн гол нь энэ Бурхны хоёуг дуулгаас нүдэнд харагддаг ганцхан зэвсэг бол энэ Библи. Үнний бүс. Бусд нь харагдахгүй. Амар тайвны дуулга харагдахгүй. Амар тайвны гутал ч харагдахгүй. Авралын дуулга ч харагдахгүй. Сэлэмч нь харагдахгүй. Ганцхан харагддаг юм бол бүс. Үнний бүс буюу Библи. Бид нар энэ үгийг уншдаг нь өдөр болгон би одоо бусад бүх хамгаалах хэрэгсэл одоо энэ зөвхт байдлын цээжвч авралын дуулга амар тайвны гутал энтер маань бүгдээрээ энэ бичигдсэн үнэн дотор зангиддаг салдаггүй холбогддог байгаад байгаа байхгүй. Тэгэхээр Библи уншина гэдэг бол зүгээр ерөөсөө юм биш. Энд чинь бичигдсэн үг чинь өөрөө найдвартай их сурвалж
Хэрвээ одоо бүс гэж бодох юм бол найдвартай, тасарч унахгүй. Миний бүх юм энэ үнэнтэйгээ холбогддог. Миний аврал энэ үнэнтэйгээ холбогддог. Миний зөвхт байдал энэ үнэнтэйгээ холбогддог. Энэ үннээр шалгагддаг. Миний явдал энэ үннээр шалгагддаг. Миний одоо ямар ч эргэлзээгүйгээр энэ үг намайг одоо Христийн оюун ухааны дагуу шинчилж байдаг. Тийм учраас хамгийн түрүүнд ер нь бол хүний хувцсыг ялангуяа одоо цэргийн хувцас ч юу ч юм зөвхөн орчин үеэр төсөөлөл л да. Ер нь хамгийн түрүүнд хинч хүний бүс рүү харахгүй л. Тийм үстэй. Тэгэхээр харагдахгүй юм шиг мөртлөө хамаг юмыг барьж тогтоож байдаг, хамаг юмыг зангидж байдаг юм чи юу вэ гэхээр бичигдсэн үг байгаа байхгүй. Тэгээ энэ Библи гэдэг зэгсэг чинь одоо бидний хувьд бүр ерөөсөө амин ажил гэсэн үг. За тэгэнгүүтээ дараад нь юу орж ирж байна гэхээр л хэрэг. Тийм учраас манайхан бид нар Библийг уншихдаа одоо ариун сүнсээр уншихыг эрмэлзэх ёстой. Өглөө болгон энэ номыг за өглөө ч өдөр ч нээх болгондоо ариун сүнсээ би энийг өнөөдөр өөрийнхөө унших вэ. Харин та надад тайлбарлаж өгөөч. Та над руу яриач. Бурхан минь та над руу бурхан яаж над руу ярьдгийн болоо гэж хэдэн сая итгэгч нар асуудаг юм байна л да. Гэтэл тэр ярьдаг хамгийн найдвартай их сурвалж нь Библи нь байгаа байхгүй юу? Үүнээсээ над руу ярьдаг. Тэрийг уншиж байхдаа бурхан над руу ярьж байгаа болов уу болов гэж эргэлзэх ямар ч шаардлагагүй. Баталгаатай тэр ярьж идэг. Тийм учраас бид нар одоо өнөөдөр надад та юу хэлж вэ гэж тэр үннийхэн гүн рүү орж сурах хэрэгтэй болчихж байгаа. Гүн рүү н орно. Тэгэхээр энэ үнэн чинь бид нар энэ үнний бүстэйгээ үргэлж хамт байгаад үргэлж энэ үннээр сургагдаад ариун сүнс та нар руу ирэхдээ та нарыг үнэнтэй танилцуулаад бүх үнэн рүү хөтлөөд үнэн та нарыг чөлөөлнө гэсэн. Бүх худал юмсаас, худал хуурамгаас, мэхллээс, төөрөгдлөөс чөлөөлнө гэж Есүс Христ хэлсэн шүү дээ. Ариун сүнс гэдэг чи одоо жинхэнэ үнэн миний дотор амьдарч байна. Тэгэхээр тэр бичигдсэн үгсийг Библийг одоо биднэрт ойлгуулж мэдүүлж өгснөөр яах вэ? Бидний бодол санаа шинэ болж эхэлнэ. Дээрэс нь тогтвортой болно. Үсчиж ойхоо болно. Тогтвортой болно. Улмаар хүний оюун санаа тогтвортой болоод өөрөөр сэтгэдэг болоод ирэхээр амьдралын хэв маяг өөрчлөгдөнө. Хэв маяг өөр болно. Бүх зүйлсийг яг энэ л үнэн байх ёстой газарт нь барина. Би хөдлөшгүй болно гэсэн үг. Хөдлөшгүй. Тийм учраас Библи уншина гэдэг бол бидний хувьд зүгээр л бид нар одоо миний эзэн ялсан би ялалтын баталж амьдрах хэрэгтэй. Баттгаж амьдрах хэрэгтэй. Би ялсан одоо сувда чи ялаараа гээгүй. Би ялсан чи ялсан миний дотор түгжигдээд тэгээд чи түгжигт миний дотор байна. Хин ч чамд гар хүрэхгүй. Дээрээс нь чи хүсний үзүүрээс хөлийн уул хүртэл өвч бүрэн зэвсгэлсэн байна. Чам руу тэр юм шидсэн ч юун ч чамд хор хөнөөл учруулж чадахгүй. Тэр чинь бүгдийг барьж идэг юм нь юу вэ гэхээр бичээсэн аахгүй. Библи. Дараад нь зөвхт байдлын цээжвч гэж байгаа. Зөвхт байдлын хоёг гэсэн байна Монгол Библиэлд энэ цээжвч. Зөвхт байдлын цээжвч. Тэгээ энийг болохоор хүнд металлаар хийдэг, төмрөөр хийдэг юм байна л да. Тэгээд хийхдээ ингээд нөгөө хэлхдэг гинэ. Хэлхдэг одоо ингээд сүлждэг юм байна л да. Тэгээд цагирган гинжээр холбож өгдөг одоо нэг юм хоорондоо холбоотой төмрийг холбох нь одоо тэр чинь төмөр юм чинь лав бол нийлүүлээд оёгсон одоо энийг чинь ингэж хооронд нь холбож одоо цагирган гинжээр ингэж тогтоож өгдөг юм байна. Тэгээ хүзүүнээс одоо энэ тааз хүртэл хамгаалдаг гинэ. Одоо хүзүүнээс тааз хүртэл хамгаалагдана гэдэг чинь миний бүх доторт 5 эрхтэн байгаа штэ. Хамгийн амин чухал эрхтэн те зүрхнээс ахуулаад бөөр элэг уушиг одоо юу гэдэг. Тэднийг мань хамгаалдаг. Тийм цээж өвчний ажиллагаа нь өөрөө тийм байдаг. Харин
энэ зөвхт байдлын цээжвч чинь сүнслэг утгаараа биднэрт одоо юу гэж ойлгогдох вэ гэхээр энэ харагдахгүй л дээ. Гэтэ биднийг диаволын буруутгалаас зүрх сэтгэл хөдлөл зүрх сэтгэлийг маань сэтгэл хөдлөлтөө диаволын буруутгалаас хамгаалдаг. За диавол бол сүнслэг биет. Одоо би түрүү ярьлаа шүү дээ нөгөө хамгийн доод хэсэгт байдаг одоо жагсаалын цэргүүд гэж нэрлэгдээд байгаа муу ёрын сүнснүүд гэх. Тэгээ тэд нар чинь муу ёрын сүнс хэлбрээр биднэрт үзэгдэхгүй шүү дээ. Биднэрт ингэж дандаа хин нэгний амаар л ярьж шүү дээ бид нар. Би хинтээ уулзж байна. Эсвэл би хинтээ амьдарч байна. Тийм учраас биднэрт энэ зөвхт байдлын цээжвч байхгүй байж болохгүй. Зөвхт байдлын цээжвч дандаа над дээр байхын тулд би үнний бүсээр бүсэлж тогтоох ёстой. Тэгээд намайг буруутгаж идэг. Одоо бид нар ч нөө Христ дотор зөвхт болсон байхгүй юу? Одоо хүмүүс биднийг буруутгахдаа юу гэдэг вэ гэхээр чи тэгээ сайжирсан чинь хаана байгаа юм, чи тэгээ ойлгохтой болсон чинь хаана байгаа юм, чи нөгөө л байдгаараа байна. Биднийг дандаа ингээд нэг тийм чи дутуу хийгээд байна, чи чадахгүй байна, чи ер нь чадахгүй дээ, чи ерөөсөө угаасаа айгууд балаа, чи угаасаа ийм тийм гээд ингээд хүмүүсийн амаар биднэрлөө дайрдаг штэ, буруутгал. Угаасаа чиний буруу байсан штэ. Би чамд хэлээл байсан биз дээ. Чи хийсээрээ чи хийсэн штэ. Хаана ч нэг бурханд итгэдэг байдаг гэж сүд болоод томроод идэх чинь. Тэгээ чи буруу л хийцэн байгаа штэ. Эн чин цаана. Тийм учраас Паул хэлээд байгаа байхгүй юу? Бид нар хүнтэй байлдаггүй штэ. Бид нар цаана наага хүчнтэй байлдаад байгаа байхгүй юу? Тэгэл тэд нар яадаг вэ гэхээр бид нар лөө одоо буруутгадаг. Өөрөөр хэлбэл биднийг үйлсээрээ зөвтгөгдсөн юм шиг биднийг буруутгадаг. Гэтэл бид нар нэг сайн юм хийсэн учраас Христ биднийг авраагүй шүү дээ. Бид нар яг л ертөнцийн бүх гэм нүгэлтнүүдийн адил гэм нүгэлтэн байсан. Христ өөрөө намайг зөв болгохын тулд үхээд дахин амьдсан. Энэ миний нөгөө зөв. Би одоо жишээлбэл ингээ. За би одоо өчигдөрхөн те одоо хинтэй ч байдаг юм одоо сараатай ч байдаг юм уу хэрэлт муудалцаад за үгүй би яг ингэж л хийн би ингэж хийх нь зөв гэж бодож байгаа ингээд би шийдвэр гаргаад нэг юм хийчлээ гэж бодъё. Гэсэн чинь өнөөдөр би буруу хийснээ мэдээ. Сараач мэдээ. Тэгээ сараа над руу залгана. Тэгээ би чамд хэлээ. За эсвэл би залгая сараа руу. Тэгээ хэлээ. Яна сараа би өчигдөр томрол байсан чинь ингээд би буруу шийдвэр гаргацсан байна. Би одоо тэгээ айгүй том алдаа хийчлээ гингүү сараа юу гэх надад хэлээд ах чинь. Чи өстө сони юм аа. Тэгчээ чи Христэд итгэдэг гэж надад томроод чамд би хэлээ үсттэй. Одоо яаж юм гэхээр Христийн зөвтгөл чамд хамаагүй. Чи зүгээр л буруу юм хийдэг гэж дайрж байгаа байхгүй. Гэтэл би буруу юм хийгээд өчигдөр буруу шийдвэр гаргаад бүр одоо таагдсан ч бай. Зөвхт байдлын цээжвч чинь намайг би Христ дотор Христэд итгэх итгэлээрээ зөвтгөгдсөн юм а гэдгийг маань баталж өгч яадаг. Тийм учраас би яах вэ гэхээр тийм ээ аава би буруу шийдчихжээ. Би буруу хийсэн байна. Энэ миний алдаа байсан байна. Та намайг уучлаад үргэлжлүүлэн цаашаа авч яваад дахиж энэ алдаа гарахгүй байхт минь онцгой анхаарч өгөөч гэвэл би зөвхт байдлаа хамгаалж байна. Яа гэвэл Христийн ажлын улмаас би зөвтгөгдсөн болохоос биш дандаа юмыг зөв хийдэг учраас би зөвтгөгдөөгүй байхгүй юу да. Тийм учраас зөвхтийн цээжвч байхгүй бол биднийг зажлал дуусгана. Бид нар тэр буруутгалыг дийлэхгүй. Гэтэл яагаад өнөөдөр бид нар энэ буруутгал бидний дунд айгүй том асуудал болоод байгаа юм. Уул нь бол асуудал болохгүй шүү дээ. Бид нар Христ дотор цоочлогдох хэрэгтэй байна. Бид нар зөвхт байдлын цээжвчээ ухамсартайгаар одоо хамгаалах хэрэгтэй байна. Надад би зөвхт байдлын цээжвчийг өмссөн гэдгээ өөрөөр хэлэх юм бол би яагаад би ер нь зөвхт болсон юм бэ гэдгээ өөрөө өөртөө үргэлж мэдүүлэх хэрэгтэй. Тэр чинь энэ бичигдсэн үг бидэнд хэлж өгдөг. Та ингээ Библи уншихаараа тэгээ амардаг. Йоо, тийм байлгүй дээ. Одоо сараа намайг буруутгаад байхаар нь би ч одоо энэ бурхны замаас бүр гараа явцсан байна да гэж бодлоо гэж бид нарт өгдөө шүү. Гэтэл бурхны үг юу вэ гэхээр миний хүүгийн цус гимгүй нэгний цус чамайг зөвхт болгосон. Чамайг надтай эвлэрүүлсэн. Би чамтай үргэлж ив найртай байна. Чи миний хүүхэд болсон. Бурхны үг одоо Библийг уншихаар бурхны үг над руу ингэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр яаж юм гэхээр миний цээжвч ажиллаж байна гэсэн үг.
Тийм болохоор бид нар буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээгээд буруу зүйл хийсэн ч тэр чинь зөв гэсэн үг огтосоо биш. Буруу юм хийсэн ч би Христийн ажлаар зөвтгөгдсөн гэдэг энэ л гүн ухамсар биднийг одоо яг ийм зөвхт байдлын цээжвч одоо ийм металл цээжвч өмссөн одоо Ромын цэрэгшгэл байлах нь шүү дээ. Одоо ямар ч сум ирсэн одоо ингэж нэвтлэхгүй. Тэгээ энэ цээжвч айгу сонин гэсэн. Нөгөө ийм ялтсан металлуудыг ингэж одоо та нар кино менон дээр харсан байх та ялтсан металлуудыг ингэж гинжээр хэлхэж ингэж хийсэн байд юм байна. Тэгэхээр ингээ харахаар зэрэг яг загасны хайр шиг юм. Тэгээд энэ Ромын цэргүүд чинь ингээд өмсөд явахаар ингээ хоорондоо тэр чинь ингээ үрэлддэг юм байна л да. Ялцууд төмөр ялцууд ч үрэлдээд тэгээ яадаг вэ гэхээр улам мөнгө орч идэг гинэ. Улам гялалцчихэд нөгөө төмөрөө үрээд байгаа учраас. Улам гялалцаад тэгээ Ромын цэргүүд ингээд байлтахад бэлэн болоод ингээд дайны талбарт ингээ гараад зогсглоор ингээ бүгдээрээ тэр зөвхт байдлын бүгдээрээ тэр нөгөө металл цээжвч өмссөн байгаа штэ. Тэгээ тэр металл цээжвч ингээд нөгөө байн хоорондоо ингэж үрэлцээр хагаад бүр амар толигоод одоо нөгөө дээр үед нэг манай ах энэ чинь цэрэгт байхдаа нөгөө цэргийнхээ бүсний арлыг зүлэгдэг байсан гэсэн штэ. Тэгээ амар гялалцах тусмал тэр бүснийхэн толь нь айгуу гоё харагддаг. Тэр шиг тэдний одоо энэ цээжвчнийхэн төмөр нь болохоор ингээд асгаж гიშгэж явах тоолонд ингэж үрэлцээрээ байгаад ингээд улам өнгө ороод гялцаад идэх гинэ. Тэгээ дайны талбарт ингээд зогсохоор нар ингээд туссан штэ. Тэгэхээр бүр ингээд өөдөөс нь ингээд байлдах гэж зогсож байгаа айрмын бүр цэргүүдийн нүд гялтдаг. Ингээд нөгөө толь шиг ингээд гэрэл гарч цацруулаад байдаг гинэ. Тэгээ нөгөө тэр мэрийг одоо Паул харж штэ. Тэгэхээр зөвхт байдал гэдэг бол миний хувьд бүр одоо тий дайсны нүдийг сохлох тийм гайхалтай зэвсэг байгаа даа. Би энийг өдөрч шүнж үргэлж өөртөө боддог байх хэвээр. Ямар ч буруутгалыг би хүлээж авахгүй. Тийм ээ би буруу юм хийсэн. Гэхдээ энэ нь миний зөвтгөлтэй ямар ч хамаагүй. Миний зөвхт байдал бол миний хийсэн ажлаас ирээгүй. Эсвэл би дандаа ямар ч алдаагүй явдаг учраас ирээгүй. Би дандаа маш ухаантай шийдвэр гаргадаг учраас Бурхан намайг зөвхт болгоогүй. Би түүнд итгэсэн учраас тэр намайг итгэлээр маань зөвтгсөн юм а. Христийн ажлын улмаас тэр намайг зөвтгсөн юм а гэж Библийг уншиж байхдаа ч тэр залбирж байхдаа ч тэр буруутгалын эсрэг ярьж байхдаа ч тэр бид нар ингэж хэлэх тоолондоо бид нар ингэж амьдрах бүртээ зөвхт байдлаа гялалзуулдаг байх нь шүү дээ. Улам мөнгө орж идэг. Улам одоо гялбаж байдаг. Тэгэд над руу дайрж байгаа дайсан бүр тэр зөвхт байдлын маань гэрэлд бүр нүд нь бүр сохорох нь шүү дээ. Та биднэрт тэгэхээр диавлын буруутгалыг ялах байтугай нүдийг нь ч сохлох тийм хүч юу вэ гэхээр зөвхт байдал. Даруухан зүрх сэтгэлээр буруугаа хүлээгээд тэгээд цаашаа явах хэрэгтэй гэсэн үг. За дараагийнх нь амар тайвны гутал гэж байна уу тий? За амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хүлдэн өмс. Тэгээ энийг бол бид нар сүмдэр бид нар тайлбарлаж өгөхдөө яваа сайн мэдээ тараагаад байл гэдэг байсан. Тэгээ бид нар сайн мэдээ тарааж байгаагаа амар тайвны сайн мэдээний гутлыг өмссөн юм байна гэж боддог байсан. Тэгсэн чинь бас хараахан тийм биш юм байл. Амар тайвны сайн мэдээний гутал гэхээр бараг л эмэгтэйчүүдийн хувьд шинэ жилээрээ өмсдөг гоёлын түүхэл маягийн юм л бодогдоод байгаа. Нэг тийм гоё сайхан юм л бодогдоод байна шин. Ямар ч тийм дайн тулаан мулаан амар тайвны сайн мэдээний гутлыг хөлдөө өмсөв. Тэгсэн чинь Ромын цэргийн гутал чиг сонин гинэ. Одоо ширэн одоо юм уяатай. Тэрийг ингээд дээшгээ ингэж ороож бүсэлсээр хагаад бүслэгээ холбочдөг юм байна. Тэгэхээр гутал салахгүй гэсэн нэг тийм сандаа шиг юм өмсөө яваад идэв ш кино мен дээр салт харахаар тий. Тэгээд энэ гутал нь тий доороо яг хөл бөмбөгийн гутал шиг хатаастай байдаг. Амар сайн. Ууланд авирдаг гутлуудаас хатаастай байдаг ш. Тэгэхээр энэ гутал нь Ромын цэргийн гутал нь хатаастай байдаг. Тэгээд зорилго нь болохоор зэрэг нөгөө тэр үеийн чинь одоо зам харгуу айгу халтаргаа гулгаа ихтэй ялангуяа шавар шалбаг намаг мамгаар энэ төр явахад нэгдүгээр халтарч унахгүй. Хоёрдугаар ингээд дайсантайгаа тулаа зогсохдоо хөл нь ингээд газар зоогдсон байгаа учраас
ухрахгүй. Яг ингээл зогссон л яг зогссон. Ерөөсө ухрах ямарч боломжгүй. Одоо өөрөөр хэлбэл Ромын цэрэг тэр гутлынхаа улмаас зогсоогоороо байх боломжтой. Хөдөлгөөнгүй байх боломжтой. Тэгэхээр эн чинь бидний одоо бат зогсох, хөдөлгөөнгүй байх, урагшилсаар байх, халтарч унахгүй, хазааж мурахгүй, гажуудахгүй байх. Энэ бүхэнтэй маань холбоотой. Тэгээ тэрнээс гадна хамгийн сонирхолтой нь энэ гутал нөгөө одоо та нар сонсч ирсэн баха. Ромын цэргүүд ингээд жагсаа явж хахад юу ч тааралцсан зогсож болдгоо гинэ. Ер нь тийм тушаалтай байдаг. Юу ч таарсан. Тэнд ингээд зам дээр нь жирэмсэн эмэгтэй хэвтчихсэн ч тэд нар зогсож болохгүй. Дээгүр гიშгэл гараа. Тийм одоо амар хатуу. Тэгээ нөгөө Ромын армиг чинь төмөр арим гэдэг байсан шүү дээ. Тэгээд нөгөө яа тэд нар ерөөсөө зогсохгүй. Тэгээд ингээд туучаад гарсны дараа тэр хүнээс бүр юу ч үлддэггүй гинэ. Бүр ингээд яа нөгөө үхрийн одоо стейкний махыг ингээд нэг юм асахаар төмөр асахаар балбаад идэг штэ тий. Яг тэгсэн гэсэн үг. Тэгээд тэр хүн бол ингээд давтуулсан мах шиг болоод тэр зам дээр бяцраад үлддэг. Тэгээд Ром номон дээр Паул юу гэжсэн бэ гэхээр амар тайвны бурхан сатаныг удахгүй та нарын хөл дор бяцлана гэж хэлэхдээ яг энэ зургийг харсан байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол биднийг тийм сайн мэдээний гутал гэж хэлэхээсээ илүүгээр эн чинь бурхны амар тайван байгаа даа. Бид нар энэ амар тайван биднийг тогтвортой байлгадаг. Энэ амар тайван биднийг хөдөлгөөнгүй байлгадаг. Энэ амар тайван эцэст нь дайсныг бидний хөл дор зүгээр хөл дор маань тэр ингээл байж идэм биш. Тэгэхээр энэ чинь бурхны амар тайван байгаа даа. Одоо Түндэ Бакрэ пастор хэлжсэн штэ. Амар тайвны бурхны амар тайвны хооронд нь чи хавчуулагдах хэрэгтэй гэж. Одоо өөрөөр хэлбэл ийм юм байна. Бид нар ингээд дөнгөж аврагдмагцаа юр бусын амар тайван над руу орж ирдэг. Яагаад гэвэл нөгөө бурхны аврал над руу орж ирж байгаа учраас. Тэгээ бид нар удахгүй тэрийг нь алдчихдаг. Яагаад гэвэл бид нар бурхныг мөшгөхгүй байгаа учраас. Тэгэхээр аврагдахад орж ирж байгаа амар тайван. Тэгээд бурхан миний дотор амьдарч миний дотор хязгаараа тэлэх бүрт батчиж байгаа амар тайван хоёр чинь арай өөр байгаа даа. Эхний амар тайван аврагдлаа. Бурхны амар тайван ороод ирчихсэн ямар гоё юм бэ. Гэтэ бид нар бурхантай хамт байх уугүй юу гэдгээс тэр амар тайван чинь миний дотор нутаглах уугүй юу. Өөрөөр хэлбэл тэр амар тайвны гутлыг би өмсгөөгүй юу гэдэг чинь миний түүнтэй хамт алхах хэсгээс шууд хамаарат байгаа байхгүй. Одоо нэг тийм одоо зүүрлж ярих юм бол бид нар нэг тийм айгүй тийм амгалан хүнтэй хамт амьдрахаар өөрөө ирэхгүй тийм амгалан болдсон шүү дээ. Ингээ хамт амьдраад ирэхээрээ бүр ингээд одоо тэр хүний нөлөө над руу орж ирж штэ. Бурхантай бид нар хамт амьдрахаар зүгээр ингээ мангаагаал амар тайван болох юм биш. Амар тайвны гутлыг өмсөж эхлэх юм биш. Өөрөөр хэлбэл бид нарыг юу ч зогсоохоо болдог. Хараа үхэл, хаагцал, одоо гачигдал, дутагдал юу ч болж исэн би санаа зовхоо болно. Амар тайвны улмаас. Тийм учраас диаволын миний өмнө бэлдэж тавьсан юу ч бэ дээгүүр нь гიშгэл гарна. Амар тайвнаараа гიშгэд гарах нь штэ. Тэгээ зогсохгүй. Бүр тэр мууёрын сүнс одоо тэр буугууд нь гэдэг юм уу, шулмууд нь гэдэг юм уу юу гэдэг. Миний зам дээр байж исэн тэд нар одоо яах вэ гэхээр намайг хучцсан байгаа, намайг эзэлсэн бүр минийх болсон байгаа. Тэр амар тайванд тэд нар няцлуулна. Тийм л учраас бурхан биднэрт юунд ч битгий санаа зов. Есүс хэлсэн шүү дээ. Надад итэг. За бүр эцэгт минь итэг. Тэгэхээр бид нар Есүс Христэд итгэж байна. Бид нар бурханд итгэж байна. Миний амьдралд болж байгаа өнөөдөр тохиолж байгаа таагүй зүйлс хүртэл эцэстээ миний сайн сайхны төлөө. Би итгэж байна. Өнөөдөр би өөрчлөгдөхгүй юм шиг харагдаж байгаа ч гэсэн тэр намайг өөрчилж байгаа. Би итгэж байна. Тэр зөвхөн намайг хардсан биш. Миний хүүхдүүд рүү тэр хардаг.
Тэр зөвхөн миний амьдрал сайн сайхнаа өгд юм биш. Тэр бүр энэ үндэстний амьдралд сайн сайхныг хийх болно. Би итгэж байна. Би таны сайн сайханд итгэж байна. Би таны авралд итгэж байна. Тийм учраас би санаа зовнилыг эсэргүүцэж байна. Өнөөдөр би өртөө байж болно. Гэтэ энэ бол цаг хугацааны л асуудал. Та намайг яг одоо ч гэсэн чөлөөлж чадна. Тийм учраас би танд итгэж байна. Бид нар түүнд итгэлээ тавихад түүний амар тайван батчихна. Дахиад дараагийн асуудалд түүнд итгэлээ тавихад дахиад бэхчихнэ. Дараагийн асуудалд дахиад тавин түүнд найдвараа. Аава өнөөдөр ийм юм болчлаа. Би өчигдөр ийм болно гэж бодоогүй. Гэхдээ өнөөдөр болчлаа. Гэхдээ би танд итгэж байна. Яа гэвэл та намайг өчигдөр ямар сайхан авч явлаа. Өнөөдөр та намайг аваад явна. Маргааш ч бас та намайг аваад явна. Та намайг хүүгийнхээ дүр төрхтэй адилхан болгох юм аа. Бид нар итгэсээр байх юм бол ерөөсө хоошоо ухрахгүй. Яг л зогсоол байна. Яг л хадаастай готлон өссөн юм шиг. Бид нар халтрахгүй. Бидний оюун санаа тогтвортой, бидний зүрх сэтгэл амар тайвнаар дүүрэн. Бид нар өмнөөсөө ярьж байгаа бүх зүйлийг даваал алхна. Тэгээ харин дайсны бүх ажлуудыг бид нар хөл дорой яцлана. Тэм учраас бид нарын одоо эхнээсээ аврагдахад миний дотор орж ирсэн тэр амар тайвныг би өөрөө хүнийхээ бодлуудаар, хүнийхээ санаа зовнилоор би угаасаа л аягүй санаа зовдгийн гэж тэр амар тайвныг хөөж гаргамааргүй байна. Яг өнөөдөр бол би бурханд энэ амар тайвна миний дотор миний хүчин чармаалтаас үл хамааран бүрэн гүйцэд тогтоож өгсөнд нь би үнэхээр талархдаг бөгөөд миний хийх ёстой зүйл бол энэ л амар тайвны гутлыг тайлахгүй байх явдал. Маргааш юу болохыг би мэдэхгүй. Сайн сайхан зүйл болно гэдэгт би итгэж байна. Гэтэ би ёрын хүчин ажиллаж байгаа хараахан деваажин болцоогүй байгаа энэ дэлхий дээр би амьдарч байгаа учраас тэр над руу юм хум шидэх баха. Энд тэнд отох баха. Энд тэнд одоо хавх мавха тавьсан байх баха. Гэтэ би итгэж байна. Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэсэг бүтээ болохгүй гэж миний аав амласан. Би тэр амлалтанд итгэж байна. Би танд найдаж байна. Тийм учраас энэ бол миний амар тайван гэд алхахад бид нар тэдний дээгүүр няцлаад гараад явах байхгүй. Тийм учраас амар тайвны сайн мэдээний гутал гэдэг бол бурхны амар тайвантай салшгүй одоо холбоотой. Энэ сандаа шиг юм шиг мөртлөө энэ гуталч айгүй хүнд чинтэй арьсан гутал байдаг гэсэн. Маш хүнд чинтэй. Тэгээд ууланда хадаасан төмрүүдтэй. Тэгээ энийг бодсон чинь миний бүр баяр хүрээд байгаа байхгүй. Ямар гоё юм бэ. Одоо тэр дайсан одоо юугаан бүтээсэн яатсан явж байгаа надад хамаахгүй ш. Амьдрал руу юу шитгэн ч хамаагүй. Тэр их амар тайван дундуур би гараал явна. Маш хүчтэй амар тайвныг бидний дотор байгуулдаг бурхан. Би тэрийг ялангуяа айгүй хүнд үед аавыгаа нас арахад бас ээжигээ ч гэсэн нас арахад би нэг айгүй хүчтэй мэдэрч ирсэн. Бүр ингээд яг хадаас шиг зай бүр ингээд яг дотрыг минь барьцдаг. Бүх сэтгэл хөдлөлүүдийг барьдаг. Бүр ингээд ухаан санаагийн маань хүртэл яг барьцдаг. Тэгээ надад Түндэ Бакра пастрыг хэлдэг их онсон үг гэж бодогддог. Би нэрэл бурхны амар тайвны бурхан хоёрын завсар ингээ хавчуулагдсан. Яг л юу шиг бутерброд шиг. Юм учраас надад амар тайвны гутал бол хамгийн гоё хамгийн хүчрхэг зэвсэг бурхны амар тайван миний дотор натгалж байхад одоо ямар санаа зовоосон үйл явдал болсон бэ? Бид нар даваал гарна. За дараагийнх нь. Тэгээ энэ гутлыг өстө алуурчин гутал гэж нэрлэдэг гэсэн шүү манайхаа. Алуурчин гутал. Нэг тийм гоё амар тайвны ингээд бүх хүнтэй найлан хайдаж байдаг өмсгөл ерөөсөө биш. Алуурчин гутал. Яа тэгэл Ромын цэрэг алхаж явахад зам дээр нь хөндлөн хөвтөл бол чи дуусаа чи зүгээр махан таташ болно. Түүн шиг бид нар бурхны амар тайван дотор амар тайвнаа тогтоогоод нэг ч өдөр тэр амар тайвныг алдахгүй байхын төлөө зогсчл байгаа бол дайсны бүх ажиллагаа миний хөл дор махан таташ болно. За дараад нь итгэлийн бамбай.
Энэ өстө үнэхээр гоё. Энэ итгэлийн бамбай биш үү? Ромын цэргийн бамбай ийм байдаг гинэ. Яг эндээс хөлийг нь далдлах хүртэл тийм хаалга хэлбэртэй байдаг гинэ. Хаалга хэлбэртэй. Намайг бүтэн хаадаг. Кинон дээр болохоор дандаа нэг юм тал тэг ингээ эсвэл нэг жижигхэн бамбай. Ер нь тэд нар ч бас нэг хит бас нэг миний сонсч яснаар л дор хаяж 2 ч төрлийн бамбай хэрэгэлдэг гэдэг. Нэг нь жижигхэн бамбай. Паул яриад байгаа бамбай бол тэр хаалга хэлбэрийн хүнийг бүхлээр нь хаасан бамбай гинэ. Гэхдээ энэ бамбайг би одоо Ромын цэрэг байлаа гэж бодоод би очоод тэр нөгөө хувцас хэрэглэлийг хариуцдаг хүн надад чи хэдэн санжаа гэж асуув. За би 151 санжаа гэвэл яг 151 санж өндөртэй хүнийг хамгаалах тэр л бамбайг надад өг. 175 та хүн очвол 151-тэйг өгөхгүй. Тэр хүнд яг 175-тайг л өгнө. Тэгэхээр бамбайг цэрэгт өгөхдөө цэргийн өндрийн хэмжээний дагуу өгдөг байсан гинэ. Хаалга хэлбэрийн. Тэгэхээр эн чинь итгэлийн бамбай. Тэгэхээр бид нар Библиэлд хэлсэн штэ. Бурхан хүн бүрт хэмжүүрийн дагуу итгэлийг өгдөг гэж. Өөрөөр хэлбэл би одоо 175 см өндөртэй хүний бамбайнд дурлах шаардлагагүй. Би тэртээ зөв надад тэрний хэрэг байхгүй. Надад миний л бие хаасан бамбай байх ёстой. Тэгэхээр бид нар тэрэн шиг итгэлтэй болчих юмсан, энэ шиг итгэлийн баатар болчих юмсан гэх ямар ч шаардлагагүй. Хүн болгонд хэн нэгэнд нь итгэлээрээ эдгээдэг бамбай өгөгдсөн байж болно. Хэн нэгэнд итгэлээрээ улаан тэнгисийг ярддаг бамбай өгөгдсөн байж болно. Хэн нэгэнд итгэлээрээ өгсөн хүнийг амьлуулдаг бамбай өгөгдсөн байж болно. Тэгэхээр надад байгаа итгэл яг надад тохирсон гэсэн үг. Итгэл одоо би итгэл ярьж байна шүү дээ. Итгэл гэдэг чинь одоо Ромын цэргийн хувцаар бол бамбай байх нь. Тэгээд энэ Ромын цэргүүд бамбайгаа өдөр болгон усалдаг гинэ. Норгодог. Энэ чинь нөгөө арьсан бамбай байд юм байна. Хүнд ширээр хийцэн. Тэгээд ингэж норгож идэг гинэ. Тэгээ яагаад норгодог вэ гэхээр нөгөө дайсан чинь ингээ нөгөө галт сумаар харавд юм байна л да. Тэгэхээр нөгөө галт сумаар харавчаар нөгөө арьсан ийм хүнд ширэн бамбай чинь нөгөө хатаад ус хөргөхгүй байхлаараа хатаад ингээ бүр амар хатуураад бүр барьж авах ч гэсэн айгүй хэцүү болд юм байна. Тэгэхээр нөгөө норгож ингэж дэвтээж ид юм байна. Тэгээ норгож дэвтээх тусмаа ингэж бидэн лөө онилж шидэж байгаа юм. Дайсан чинь бидэн лөө онилж шидэж байгаа миний итгэлийг одоо эргэлзүүлэхийг оролдож байгаа. Эргэлзээ, тэнэгэлзээ, айдас. Одоо айдсыг төрүүлдэг, эргэлзээг төрүүлдэг галт сумнуудаа бид нар л шидэж шүү дээ нөгөөдөг чинь. Тэгээ нөгөө нойтон бамбаач болохоор галт сумыг унтраачд юм байна. Тийм учраас Паул энийг хараад энэ бидний итгэл биш шүү. Бид нар итгэлээрээ бид нар дайсны над руу ирж байгаа бүх худал үгсийг, бүх эргэлзээг, бүх айдсыг яг галт сум шиг над руу ирж байгаа шүү дээ. Бүрэн зогсоодог, бас унтраадаг гэж байгаа байхгүй. Тийм учраас бид нар тэрэн шиг итгэлтэй байх. Би ер нь айгүй итгэдэг болмоор байна энэ гэж өрөөсө ярих ёсгүй юм байна. Яагаад гэвэл Бурхан хүнний бүрт хэмжүүрийн дагуу итгэл өгдөг. Яг Коринт дээр гайхалтай бичсэн байдаг шүү дээ. Та нарын зарим чинь өдрүүдийн талаар өөр итгэлтэй байдаг. Энэ өдөр бол би энэ өдрийг муу өдөр гэж боддгоо. Тэгэхээр би энэ өдөр бол тэхгүй юм ихгүй. Зарим чинь ингэж итгэдэг. Зарим чинь бүх өдрүүд адилхан миний хувьд гэж итгэдэг. Тэгэхээр энэ итгэлийн төлөө би биентэйгээ битгий хэрэлдээд байна. Чи одоо юу сони тэгж итгээд тахтаа яадаг юм. Зарим чинь ногоо идэх нь зөв гэж итгэдэг. Зарим чинь юу ч идсэн зүгээр штэ гэж итгэдэг. Зүгээр л та нар яг юу гэж итгэдгийг итгэлийнхээ дагуу амьдр. Битгий бусдыг дуурай. Бусдыг дуурайж хийх юм бол харин тэр чинь нүгэл болно шүү гэдэг. Одоо бүр Коринт дээр ч Ром дээр ч байгаа. Ром ном дээр байдаг шиг санаж байна яг үнэндээ бол. Чи яг юу гэж хувь хүн итгэдэг юм бэ? Гэрлэлтийн талаар, санхүүгийн талаар. Тэгээ тэрийгээ бид нар харин бичээсээр шалгаж явах ёстой ш. Нөгөө бүсээ бид нар тайлж хаяа зутаач болохгүй штэ.
шалгадаг байх ёстой. Тэгээд харин хүний итгэлийн талаар зарга битгий хий. Одоо бид нар тий бие хамгаалдаг бамбаага барьчаад харж байна уу миний бамбаа амар том гэж хэлэх нь утгагүй шүү. Яг л намайг л хасгах хэмжээтэй тэр чинь. Надаас өндөр цэрэг над дээр ирээд гайхуулах хэрэггүй байхгүй. Яг л тэрний өндрийн хэмжээгээр л тэр бамбаа өгөгдсөн шүү дээ. Тэгэхээр харин бид нар зүгээр өгөгдсөн итгэлээ сахиад өгөгдсөн итгэлээрээ амьдраад өгөгдсөн итгэлээ өдөр бүр тордоод дайснаас ирж байгаа эргэлзээ төрүүлэхийг оролддог, айлгахыг хүсдэг, одоо бохимдол төрүүлдэг ийм галт зэвсгүүдийг нь тэр л итгэлээрээ бид нар нураах хэрэгтэй. Сая одоо өнөөдөр цаан чин дайсны галт сумнууд бол зүгээр хаасайгүй нисэлтэж байлээ шүү дээ. Одоо тэр нэг оюутлагын гэрээг шинжилсний төлөө. Худлаа одоо тийм өстө нэрээ энэ шиг худлаа юм байхгүй би ястай итгэхгүй. Хүн болгон л янз бүрээр бодож байгаа. Энэ ч галт сумнууд ахгүй монголчуудын хооронд нь эвдрэлцүүлэх. Харин би бамбаага барьсан байна уу эсвэл бамбаа байхгүй тэнцээ одоо зогсож байна. Бурхан энэ үндэстэн дотор үнэхээр нүд үзээгүй чих сонсоогүй ажиллаа хийн гэдэгт би итгэдэг. Таач итгэдэг. Бид нар энэ итгэлээр сахиж амьдрах ёстой. Тэгээ энэ үндэстэн дотор болж байгаа юу нь сайн юм? Юу нь сайшаалтай юм? Юу нь магтууштай юм? Юу нь одоо ололттой юм? Юу нь ахицтай юм? Эдгээр зүйлсийн төлөө бид нар бурхандаа итгэлэн тавиад халархаад урагшлах ёстой. Дайсан бол гарцсан маш итгэх нь бол ойлгомжтой. Эргэлзүүлэхийг хүснэ бид нарт. Монголын эдийн засаг угаасаа хэрэг байхгүй, Монголын нийгэм амар болцсон байна. Оюутлагын гэрээ бол худлаа, та нарыг зүгээр л хуурж байгаа юм, бити тэрэнд итэг, шаал худлаа. Одоо тэд нэг худлаагаас гэрээ хийсэн дөр үзүүлэл дээгүүрээ хуваагаад идэж байгаа. Галцууд бол хаасаагүй ирнэ. Ганцхан би итгэлийн бамбаатай байна уу юу гэдэг чинь асуудал байгаа. За дараад нь авралын дуулга гэж гарч ирж байгаа. Авралын дуулга. Тэгээ энэ авралын дуулга бол одоо хоёр төрлийн үүрэг гүйцэтгэдэг юм байна. Хүнд төмрөөр хийсэн. Толгойг гинтийн цохилт. Харгас хэрцгий зэвсгээс одоо хамгаалдаг. Нэг зорилго нь гинтийн цохилт. Хаанаас ч юм нисээд ирдэг хуц үзүүртэй чулуу эсвэл жад одоо юу байдгийг хамгаалдаг. Дээрээс нь цэргийн сүр хүчийг харуулдаг. Одоо нөгөө Ромын цэргийн өмссөн малгай зэрч бас аймаар штэ тийм ингээд бүр ийм үсээр ингээд залаа малаа хийцэн. Өөстө төмөр мөмөр аймаар гэлэлцсэн. Тэгэхээр нөгөө тэр дуулга байхгүй болвол хичнээн мундаг одоо итгэлийн бамбаага барьсан бай бид нар авралаа хадгалж чадахгүй бол толгой маань айгүй эмзэг учраас ил байдаг учраас хаанаас ч гарч ирж байгаа ямар ч одоо хэрцгий зэмсэгт бол өртөх бүрэн боломжтой байдаг гинэ. Тийм учраас бидний толгойг хамгаалдаг. За энэ сүнслэг утгаараа юу юм бэ гэхээр ерөөсө Христэд итгэгчдийг Христийн оюун ухаанаар шинжлэхдгийг дайсан үзэн яддаг. Яг л бид нар оюун санаа, бодол, ухаанаараа бид нар авралаа сүнсэндээ хүлээгээд авцсан шүү дээ. Сүнс бол асуудал байхгүй. Авралдаа итгэдэг. Харин толгой бол үргэлж сүнсний эсрэг ярьдаг. Яг аварсан юм уу чамайг? Ийхлэг том юм яриад том юм яриад та нар л юу гэж ярьдгийг би мэдэхгүй. Надад бол тэгж одоо миний энэ толгой тарихлуу ярих гэж оролддог. Заримдаа ингээл бүтэн сайдэр үнэхээр гайхалтай байгаа л та. Үнэхээр ёо бурхан минь та нэрээ ямар гайхалтай юм бэ гэд ингээл цулаанаас гараад явж итэл. Хаана энэ чинь нэг том юм яриад зүгээрстэй бурхан ястаа нэрээ яаны ингээл чи чинь сая орилол гэсэн биз дээ. Хаана чи зүгээр амьдралынхаа ийм асуудлыг чи шийдэж чадахгүй ш. Миний аврал руу дайрж байгаа байхгүй юу? Хэрвээ миний бодол санаа авралаа Христийн оюун ухааны дагуу одоо өөрөөр хэлбэл сүнсэнд байгаа аврал оюун санаа хоёр маань санаа нийлэхгүй бол би үхэх аюултай.
авралаа алдах аюултай. Одоо сая тэр Эфесийн подкастн дээр ярьжсэн шүү дээ. Би Христэд итгэж бид нар оюун санааны шинжлэл дотор алхахгүй бол юмсыг өөрөөр хардаг. Зөвхөн өөрөөр хараад зогсохгүй ялгаж таньдаг байх хэрэгтэй. Ялгаж таньдаг байх хэрэгтэй байхгүй юу? Аврал яах гэж аврагдсан юм? Би зүгээр л сүмийн ажил хийхин тулд аврагдсан юм уу? Эсвэл би Бурхантай хамт алхахын тулд Христ дотор цоожлогдож би энэ нийгмийг хамарч одоо энэ нийгмийг бүр араас нь ингэ тасралтгүй довтолж Монголыг бүр ингэж одоо устгахыг хэдэн зууны турш санаарч байсан дайсны ажиллагааг цөм цохиж чадах тим нэгэн болж гарч ирэхин тулд аврагдсан юм уу? Алдар нэрийн төлөө би аврагдсан юм уу? Баян болохын төлөө би аврагдсан юм уу? Энд сүнс бол миний өвд надад хэлнэ. Үгүй би тийхийн тулд аврагдаагүй. Би өөртөө Христтэй хамт засаглахын тулд аврагдсан гэж миний сүнс бол хэлнэ. Харин оюун санаа бол өөрийг ярина. Хаан манд засаглаад байгаа чинь чи. Лагаасаа нэг л их том юм ярьсан. Тийм учраас оюун санаа шинжлэгдэхгүй болвол үнэхээр аюултай. Энэ бидний хувьд бол үнэхээр одоо хийгдэж байх ёстой зүйл. Бид нар энэ Бурхны бичигдсэн үгс, зайлбарал, ариун хүмүүсийн нөхөрлөл, магтаал, хүндэтгэл, Бурхныг мөргөж биширж амьдрах, Бурхантай холбоотой бүхэн дотроо бид нар итгэвтэй амьдарч, өөрөөр бодож, болж байгаа зүйлсийг өөрөөр ойлгож, ялгаж танихгүй юм бол бид нар мянга аврагдсан байгаад оюун санаа зүрх хоёр хэрэлдээл тэгэл эцэстээ. Ер нь ол юм гэж шүү дээ. Хүний оюун санаа чи ерөөсөн хамгийн их ялалтыг байгуулдаг. Ерөөсөн амар зөрүүд, ерөөсөн энэ дотор байгаа бодол санаа гэдэг чи аюу амар. Тийм ч учраас Христэд итгэгчдийн одоо тэрслэл энэ Бурханд бууж өгдөггүй байдал чи юунд байгаа? Ерөөсөн оюун санааны энэ хуучин байдал. Ерөөсөн төрлөх хүнийх нь бодол санаа ерөөсөн салахгүй байгаа. Тийм учраас авралын дуулга гэдэг бол бид нар үнэхээр оюун санааны дайралт хамгаалтаас бид нар өөрсдөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Библийг уншиж байхдаа ч тэр бодож байхдаа ч тэр хамаг юм чи энд л явагдаад байгаа шүү дээ. Сүнс бол хүчтэй. Тэгтээ оюун санаа нэгдэхгүй болохоор би энэ хоёрын хооронд зөрчилдөөл насаараа би дотроо тэмцэлдээд дуусж байгаа байхгүй. Би дотроо насаараа тэмцэлдээд өдөр болгон яана Бурхан нэрээ тэгсэн бол нэрээ Бурхан одоо намайг авардаг л аваад нэрээ Бурхан миний асуудлыг шийдэх боловгүй нэрээ Бурхан одоо бидний тэнгэрийн өдрүүдээр амьдр гэж хэлээд байгаа юм уу? Эсвэл одоо энэ зарим нэг хүмүүс л тэгж итгээд байгаа юм уу? Ингэж бодсоор байгаа л бид нар юунд ч хүрэхгүй, юу ч эзэмшихгүй, ямар ч ялалтгүйгээр үхэж алга болох нь одоо хэнийг баярлуулах уу? Та бол хариултыг мэдчихлээ. Харин энэ дотроо бид нар ялчих юм бол дуулга ажиллаж байна гэсэн үг. Ийм учраас өдөр болгон бид нар энэ дуулгыг санаж амьдрах болчиход байгаа байхгүй юу? За дараагийнх нь. Зөвхөн бодол санаагаа Христ дотор хин юм бэ? Христ дотор өгөгдсөн байр суурь нь ямар юм? Хаан байршуулагдсан гэдэг дээр төвлөрүүлэх ёстой. Нөгөө бодол санаагаа та нар дээгүрх зүйлсээр төвлөрүүлээч гэдэг Паул хэлсэн байгаа шүү дээ. Тэр шиг. Библийг уншихдаа өөрийнхөө бодлоор биш. Харин ариун сүнс надад юу гэж тайлбарлах нэ гэж бүр тэгж хүсэн хүлээж бид нар унших ёстой. За дараа нь сүнсний сэлэм гэж байгаа. Энэ сүнсний сэлэм бол Бурхны үг гэж хэлсэн байна. Гэхдээ бичигдсэн үг биш. Энэ бол хэлэгдсэн үг. Иш үзүүлэхийн үгсүүд. Бурхан тань руу ярьж байгаа үгсүүд. Энэ бол таны сэлэм. Ромын цэргүүд чинь хоёр сэлэмтэй байдаг гинэ. Нэг нь болохоор ингээ айгүй урт сэлэм байдаг юм байна. Нөгөөх нь болохоор гардан тулаанд орохдоо хэрэгэлдэг юм. Богино махир сэлэм байдаг гинэ. Кинжал утгарах уу. Гэхдээ сэлэм шүү. Утга биш сэлэм. Тэгээд тэд нар ингээ нөгөө холын зайнаас байлдахдаа бол одоо нөгөө том сэлмээрээ байлддаг. Тэгэнгүүт гардан тулаанд орохоор юм махир сэлмээрээ байлддаг. Яг л нөгөө урт сэлмээр одоо юм ойрхон байгаа дайсантай байлдахад айгүй хэцүү эвгүй байдаг учраас ойрын занд тэр сэлмийг ашигладаг. Тэгээ Паул болохоор энийг сүнслэг утгаар нь юу үзсэн бэ гэхээр чамд хэлэгдсэн Бурхны
үг. Амаараа хэлсэн үг. Бичигдсэн үг биш. Одоо логос рема гэдэг хоёр үг байгаа ш. Нэг нь бичигдсэн үг. Би түрүү ярьсан те үнний бүс бол бичигдсэн үг юм а. Харин хэлэгдсэн үг бол яг энэ сэлэм шиг байдаг гинэ. Ялдаг. Тэгээ биднэрт одоо сүүлийн үед хувь хүнд чиш үзүүлгийн үгсүүд яригдж байна. Бурхан биднэрт хэлж гэнэ үү? Хувь хүнийг бүртээ ярьж гэнэ. Дээрээс нь сүм чуулганд хандсан Бурханы иш үзүүлгийн үгсүүд байна. Бид нар энийг хэлж явах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тунхаглаж явах хэрэгтэй. Тийм учраас бид нар сүүлийн үед тунхаглах гэдэг үгийг маш их хэрэгжилж байгаа. Тунхагл Бурхан чамд яг юу гэж хэлсэн? Тэрийг тунхагл. Чиний амьдрал дээр юу гэж иш үзүүлсэн? Тэрийг тунхагл. Юу гэж амласан? Тэрийг тунхагл. Гэдэг чинь би одоо яаж гэнэ? Нөгөө сэлмээрэл тулалдаж байна гэсэн үг байхгүй юу? Яг л эдгээр иш үзүүлгийн үгсүүд Бурханы яг чам руу ярьсан энэ үгсүүд чинь нөгөө онцгой стратегийн зориулттайгаар өгч идэм бэ. Яг тухайн нөхцөл байдалд чинь тохируулж. Яг тухайн нөхцөл байдалда чи яг тэр үгээ ашигладаг байхаар ингэж үг өгсөн байдаг. Учираас энэ маш чухал. Чам руу яг тэр нөхцөл байдлыг чинь сануулсан, хэлсэн, онцгой зорилготой худал үгсүүд, мэхлийн үгсүүдийг чи яг энэ Бурханаас ирсэн иш үзүүлэг, амлсан амлалт, чам руу ярьсан үг, энүүгээр нь чи эсэргүүцэж зогсоодог. Дайсныг тэгж авдаг. Ийм зориулттай байгаад байгаа байхгүй. За тэгээд Бурханы хоёрд дуулга маань ингэж дуусаад Паул дараад нь үжилсэн бэ гэхээр сүнс дотор цаг үргэлж альва залбирал ба гуйлтаараа залбир. Сүнслэг ахан дүүсийнхаа төлөө цөхрөлтгүй. Бүх оролдлогоороо, бүх гуйлтаараа сэрүүн бай. Тэгэхээр залбирал бол бидний бас нэг зэвсэг. Гэхдээ нэг л төрлийн залбирал биш. Бүхий л төрлийн залбирал. Хилээр залбирах, иш үзүүлээ залбирах, магтаа залбирах, хүнтэй залбирах, дуутай залбирах, дуугүй залбирах. Ямар л одоо чиний дотор юу байдгийг хашгирах. Бүхий л төрлийн тэгэд англи библиэлд ингэж хэлсэн байна. Шаргуу залбир. Удаан залбир. Бити хам хум бай. Бити ингэж тэгс хийгээд оромд. Тэг хүмүүсийн төлөө залбир. Үдээ нээлттэй байлаа. Нэг нэгнийхээ сүнсийг сэргэг цог жавхлантай сэргэлэн байлга. Залбирлаараа. Тэгэх юм бол та нарын хинчинч унаж ард хоцрохгүй гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол яа харахгүй бас нэг хүчрхэг одоо зэвсэг байгаа. Одоо залбирлыг бүр зэвсэг гэхээсээ илүүр бүр сүнсний амьсгал гэж хүртэл нэрлэдэг штеп. Тэгээ бид нэр залбирахгүй байгаад ирэхээр бачуурч эхэлдэг. Нөгөө амьсгаа авахгүй байгаа юм чинь. Бачуурч эхэлдэг. Сүнслэг хүн хөдөлгөөнгүй болж эхэлдэг. Миний дотор байгаа доцоод сүнслэг хүн маань хөдөлгөөнгүй болдог. Муужрлын байдалд ордог. Бид нар нөгөө амьсгалахгүй байвал бодвол муужрах байлгүй дээ. Ухаан алдах байлгүй дээ. За ухаан алдаад хин нэгэн хурж ирж надад туслахгүй бол би яах вэ гэхээр үхэн. Тэм учраас залбирал бол бидний ихтэй одоо залбирал үнэхээр онцгой төвшөндөө гарч ирэх ёстой л доо. Залбирал бол бидний зүгээр л хүссэн юм авдаг одоо арга хэлбэр биш шүү дээ. Залбирал бол Паул хүртэл ирсгүй миний төлөө залбир. Миний амнаас яг зүг гарахын төлөө англи библиэлд бүр ингэж хэлсэн байна. Би яг хэрэгтэй цагт нь хэлэгдэх ёстой үгийг хэлэх зоригтой байхын тулд миний төлөө залбир. Гэж байгаа байхгүй юу? Тэм учраас залбирал ямар амин чухал вэ гэдгийг ингээд болгож гаргаж ирсэн ба. Тэгээд би ийм юмсыг л одоо ярилцсан энийг одоо бүр хэлэхгүй бол айгүй чухал юм байна. Энэ нэлээд олон хоногийн өмнө би мэдэж авсан зүйлүүд аа. Тэгээд бичлэг болгоод тавихаар би та нарыг бас дахин сонсоод тэгээд энэ зэвсэгтэй санаа тавиад Христ дотор улам батчаад энэ дотроос ерөөсө гарахгүйгээр өөрөөр хэлбэл хүний арга замаар явахгүйгээр, хүний арга замаар бодохгүйгээр, хүний арга замаар үйлдэхгүйгээр
ингээд цаашдаа алхахад их тустай болох юм байна гэж би бодсон ба. Энэ бол бидний хийх ёстой ажил мөн. Одоо бид нар дээр ярилцахдаа та нар бол Бурхны дотор Христ Есүс дотор Бурхнаар сайн ажлын төлөө бүтээгдсэн нэгнүүд дээ. Бурхны гарын бүтээн шүү дээ. Тэгээ бид нар ямар сайн ажлын төлөө бүтээгдсэн бэ гэхээр бид нар ярьсан тэрний одоо энэ хамгийн сүүлийн зүйл бол Бурхны хоёуг дуулгаар зэвсэглэгдсэн Христ дотор Христтэй хамт Бурхны дотор амчин нуугдсан гэдэг чинь хинч хүрэхгүй гэсэн үг. Тийм нэгэн шүү дээ бид нар Христ дотроо байгаа хിവэрэ байх ёстой гэж хэлж байгаа юм. Хайртайгаа би танд үнэхээр талархаж байна. Тэгээ та хувь хүн нэг бүрлөө ярих болтугай. Тэгээ үнэхээр бид нар таны дотор амьдардаг, ингэж л итгэдэг, цаашдаа ч гэсэндээ ингэж л итгэмээр байна. Буруу зүрүү юм хийсэн ч бай, алдсан ч, онсон ч бай. Бид нар таны өмнө ил тод амьдардаг, таны алган дээр амьдардаг. Таны алган дээрээс бидний хинч шүүрч чадахгүй. Дээрээс нь бид нар зөвхөн таны дотор хорогдож амьдардаг хүмүүс биш ээ. Бид нар энэ ертөнцийн бузар мууг ялан дийлхийн тулд Бурхны хоёуг дуулыг өмсөөд алхаж яваа. Алуурчин готалтай хүчрхэг цэргүүд. Ийм учраас та бидэнд энийг бид одоо энд яригдсан үгсүүдийг зөвхөн оюун ухаандаа ойлгож зогсохгүй. Эзэж мартахгүй тул та бидний зүрхний самбарт бичих болтугай. Өвдсөн чамаагүй та самбарт бичих болтугай. Тэгээ би энэ бүх үгсийг эзэн Есүс Христийн нэрээр гуйж байна. Амен.